За сайн байцгаана уу? Монголын циркийн жүжигчид подкастыг сонсож байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Манай анхны зочноор Монгол улсын циркийн жүжигчин, уран нугараач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац содонт Эрдэнэ билгийн цацрал Генси 2 удаагийн рекордын эзэн. За ийм сайхан бүсгүй оролцож байна. Урилгын минь хүлээж авч анхны зочин болж байгаад маш их баярлалаа цацрлаа. За баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Группийнхандаа энэ өдрийн мэнд хүргье. За өөрийгөө товчхон танилцуулаад ээж аав нутаг уснасаа эхлүүлээд товчхон танилцуулаач. За намайг Эрдэнэ билгийн цацрал гэдэг 1989 онд төрсэн. Одоо 36-37 нас хүрч байна. 89 онд Эрдэнэ хотод айлын бага охин болж төрж илаа. Тэгээд нэг ахтай манай аав бол булганы угуул, манай ээж болохоор одоо налах ховдын халтын хүн байгаа. Тэгээд би өөрөө Эрдэнэтийн уугуудаа суугуул хүн байна. Тэгээд Эрдэнэтэд анх 4 настайгаас эхэлж нугарсан. Тэгэхээр одоо нийт 32 жил одоо уран нугалцтай болон цирктэй холбоотой ингээд ажиллаж амьдраа явж байна. Одоогоор нурах байгаа яа тэгэхээр дөнгөж сайхан маамалсан. Тэгээд анх бол манай аав нугард зааж исэн надад. Тэгээд миний аав 4 настай байхад анх нугалж заагаад нугарал гэдгийг өөрөө мэдчихгүй хүн байхдаа яаж мэдэж заасан ингээд би сүүлд асуусан ч манай аав хараа гачлаа. Айл ирэх охин жоохон атмаа жоохон нэг тийм затаанч тийм охин байлаа. Ирэх дураараа тийм охин байлаа. Тэгээд аавгаа ажлаас нь ирэхэд ингээд буудан дээрээ суунгат нь би баруун ч юм уу зүүн ч юм уу энэ дээр нь очиод мост унаад ингээл одоо ингээ нуруугаараа дүүжин дайчин ингээ тоглоод байдаг гэсэн. Тэгээ манай их уяа охин байна да гэж боддгоо л байсан юм л да. Тэгээ яг хуу тийм юм гимнастик урлаг бүжиг гэж мэдгүй яагаад тэр манай аав чи өөрөө юм том машины жолооч хүн байхгүй. Тэгэхээр ер нь тийм мэдгүй манай урлагийн гэр бүлээс гадалтай биш манай аавын талээ чинж тал ямар ч урлагийн одоо удан байхгүй. Тэгээд нэг удаа ямар ч гэсэн хамаатны да бид нэг бөөнөрөө уулзалтаа ингээл шоуж лээс юм шүү. Гэсэн чинь зургатаар нэг тийм нугралтын хүн гараад 5 минутын номер тавилттай номерыг л маш сайн анзаарч хараад энэ хүүхэн шиг охиноо ийм болгоё. Яагаад тэгэхээр миний охин энэ хүүхэн шиг юм уу ийм зөөлхөн болохоор би ерөнхийдөө энэ хүүхэн шиг болгоно гэж зориод тэгээд их 2-3 элементийг сайн тогтоож авсан юм шиг байна. Тэрний эрүүн дээр хэвдэх мост дуун шпагат суугч юм уу те тэрийг л тогтоож авсан юм шиг байна. Тэгээд ямар ч байсан би сандж тэ жоохон бахта нэг өглөөс ирээл за миний охин ингээд хийгээд үзтээ гэл тэг нөгөө өөрөө нугарч чадахгүй юм чи яхав те нөгөө дээрээ юм чихэнд айгуу дуртай одоо ч гэсэн дуртай чихэрлэг юмнуудад айгуу дуртай байхгүй би тэгээд чихэр ингэж харуулж байгаа за мастонараа гэдэг сургуультай нохоо шиг тэгээд маст ингээ унгааж ингэж үзсэн юм шиг байна. Тэгээд нэг өдрийн дотор маст унж нэг өдрийн дотор эрүүн дээр хөвтөж сурснаа би сандын. Тэнгуут энэ дараа нь маш олон өдрийн үйл явцыг манай аав нөгөө мэрэгжлийн биш болохоор нэг өдөр шахаад сургацсан байгаа байхгүй. Тэгээ аа дээр ямар ч байсан нэг 2 жил гэртээ бэлтгэл хийдэг байж байгаа. Тэгээд тоон дээр хөвтөж сураад эрүү одоо тэ янз бүрийн тэр уян хэлбэрүүдийг бол өөрөө ингэ хийцэн. Тэгээ аав ер нь энэ бол бүтггүй байна. Одоо том чаашаа судлаад яваадсан байгаа байхгүй. Тэгээд ер нь ийм уран нугалтын дугуулга байдаг юм болов гэдэг үзсэн чинь нөгөө дэлгэр цэцэг багш Эрдэнэтийн сэлендэр хүн ажилтны дэлгэр цэцэг багш маань ямар ч байсан нугалтын дугуулга ажиллаж тараад тэгээд би шалгуулаад тэнцээд багш дээр 2 жил явсан. Яг техникийн одоо нугалтын тэ 2 гар дээр зогсох жим бэлтгэлүүд хийх одоо зүүнэг цөөхөн тэр бүгд явж исэн. Тэгээд аав жир ерөнхийдөө хоорондоо ярилцаад яг мэрэгжлийн хүмүүс рүү нэг ямар хүмүүс байна гэвэл яг нөгөө Орон сан багш, Цэндэж багш, Мажигсэр багш маань исэн. Тэгээд яг тэр гурван ноён оргилууд маань бол нөгөө дээр үед бол яг одл байлаа шүү дээ. Эдний одоо инфлюенсер Instagram-даа залгаар байлаа шүү дээ манай хэд чинь тийм хүмүүсээс тэгээд тэр эдийн зориод ерөнхийдөө бол хотын төрөө руу явуулъя гэдэг шийдвэр гараад манай ээж их чи Эрдэнэтэд аялж явж байхад нь манай аав ээж санал тавиад ээж их чинь манай хүүхдийг
циркийн урлагт оруулаад өгөөч гэж гуйгаад тэгээ манай ихч яг нэг авьяастай болоод нэг хүний өгтийг бас те хөлийн дөрөнд гарын ганцханд гэдэг л хөргий да гэд хөрх юм те бас хүн үгүй гэсэн бол бас би бол хэцүү штэ. Тгийгээд авч яваад тэгээд хотод ирээд ямар ч юм тэндээ шогчтой шалгуулсан чинь намайг хараачгүй үгүй гэж хэлсэн. Ноолон багш дээр шалгуулсан чинь жижигхэн биетэй байна. Гэхдээ өвөө би олон хүүхэдтэй чадахгүй гэж аваагүй. Тэгээ мажгаа багш дээр шалгуулахад мажгааш авахгүй. Гэхдээ яг хуу зүгээргүй байна. Тэгээ 1 сарын хугацаа өгье. Тэгэхээр 1 сарын хугацаанд миний заасан тэг болгоныг хийж чадах юм бол авъя гэж 1 сарын хугацаанд хичээсний үр дүн те одоо баг манай хамаатан садан ээж аав тэр хаяараа л ингэж баг залбирч гуйж 1 сар л айтаахан хичээчих миний охин гэж гуйсны үр дүнд Монгол Улсын гайж жүжигчин төрийн шагнал мажигсрын багш дээр 50 орж байлаа. 2000 онд циркийг одоо ирж исэн гэсэн үг. За нууралттай ийхүү холбогдчихсэн байна те. Тэгээ анх одоо жоохон хүүхэд циркийн хаалгыг татаад ингээ орж байгаа тэр жисэн мэдрэмж. Яг тэгэл нөгөө нэг богоон цууж үзэж байгаа шүү дээ. Тэгээ бараг богоон цууж үзэж байхгүй том болсноос яг жоохондоо сууж лээсэн. Тэгтээ яг том болоод бүх юмыг анзаардаг болоод богоон цуугаал тэгэл хотод ирдэг ингээл юм цогсоод яаж яах багцал дээр буухар чи ямар амар үлээ те өглөө өөрөө ингээл баахан хүмүүс такси макси пүүгээ мүгэ чирээл ингээл дундуур нь юуч болоод байгаа гайхал. Тэгэл ямар ч ээж их чинь ирээд багш дээр шалгалт өгнөгээл баахан шинэ купалт тэрхүү аймс одоо юу готлоо одоо энэс хөлийн уул хүртлээл шинэ хувцас өмсөөд тэгээ багш дээр ирж илаа. Тэгээ циркийн шат чинь 5 байлгүй 6 байдаг байхгүй 5 билүү дандаа тоолдог тиймээс шатаар өксөж гараал циркийн жижүүр ах харьяа ахыхаа царайг гараал эвгүй ах зогсчихэд өгсөн ш. Тэгэл гараал нэг давхраар нь тэ ингээд норсон багш цэнэ шуугш отгоогшийн группийнхан одоо нэг хүүхдүүдийн бэлтгэлийн заал тэгээд нөгөө нэг санхүү манхүү гэл ингээд явчихж байгаа шүү дээ. Тэгээ 2 давхар руу гараа яг дорж дараа тэр үед циркийн дарга байсан зоргооны хариулагч найруулагч нэ л да. Манайх болохоор одоо эдэлчний өрөө эдэлчнээс цаашаа бүр хамгийн сүүлийн өрөө дээр үеэр л ховчмын өрөө байсан өрөө нь манайх сэтгэл хийдэг байсан. Тэгээ мажгаа агшихаа бэлээ өрөөнд лөө очиод юм харанхуй гудмаар амар чийс алхаж явж очиод тэгээл ингээд амар дуурдаг юм одоо халахтай дуурдаг модоо татаал яваад орсон чинь багш байхгүй нэг 4 амар гоё ихч гоё өнөртэй тэгэл амар гоё өнөртэй ямар гоё ихч вэ гэж хүсмэсээ ингэ шармараар бодсон энд эндээ цоолж маар 2 сард тэгэхээр амар сонин сардаал ямар гоё ихч нарыг гэл тэ тэгэл ихч нараа яах чам чи гэ манай ихч үгүй ингээд үгүй шалгуулах гэсэн юм а гэж багш ирээгүй энэ та хүлээж байгаа шалгуул тэгээ хүлээс үз за юу ч гэсэн бид дөрөв шалгах чи гээд за ихч халина ихч одмоо ихч цадагч энэ дөрөв ямар ч гэсэн шалгаад гайгүй байна. Гэхдээ энийг ингэж игээрээ тэгэж багшийг тэгж асуувал бага жил хичээлсэн л гэж хэлэхгүй болоод олон жил хичээлсэн юм байна штэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэр шипи өгсөний үндсээр багш дээр ямар ч байсан шавналж ороод манай багш 1 сарын хугацаанд харъя. Тэгээд 1 сарын хугацаанд үнэхээр заасан юм маань хийж чадвал болно авнаа гэдэг. Тэгээд ямар ч гэсэн 1 сарчингаа хичээсний үндсээр багшийнхаа шавналж орсон байдаг юм аа. Манай хамаатан садан бараг л гэр бүл тэр аяараа л нөгөө бөөдөн ламдан гэдэг шиг л бүр би нөгөө өөрөө бас айгүй юм нөөрмгийн ингээд дуртайгаа хэлчихдэг жоох юм Чарльзээс ирүүл хүн бишээсэн болохоор манай аав ээж энэ багшаа өгөнд орно шүү. Өстө чихнээс халууцуулахгүй л агараа гууж ингэсээр оруулсан баггүй. Тэгээд сар чи өстө айтайхан байчаарай л гэсэн баг. Ганц сар л айтайхан байчих. Тэгээд сарын 70 яах вэ? Яах вэ гэсэн. Тэгээд сарын дараа байвал бас учиртай гэж мэдчихэж байгаа байх. Тэгээд сарын дараанаас орсон тэгэл яг л адилхан хатуу самруудтай тий жинхэнэ эвгүй гаруудтай цуглтгэл хийгээд хичнэр чи эвгүй доошоо чи эвгүй дээшээ чи эвгүй тэгэл нөгөө нэг курсын ялгаа гэдэг шиг тий амар их диктатуртай нэг хүндлэлтэй тий тийм дажгаар охины хөсөл тэгэл хүмүүжүүлсэн төсвөр төвчээр суулгасан. Тэгээ миний багш бол хизээч намайг зодож занчиж ууралж байгаагүй. Зүгээр л нэг жоохон таагүй байвал цацрлаа тэгээрээ ингээрээ гэд нэг юм тий зөөлхнөр маш
хүнд ингээд цөөхөн үгээр ойлгуулж хэлдэг хүн байсан. Тэгээд багштай болоод өстой энэ л задлж үзээрвэ. За тэгээ анхны тоглолт одоо жүжигчин хүн болж байгаа хүний анхны тоглолт хаанаас эхлэлтэй Монголдо эхэлжээ үү? Ер нь бол яг Монголд яг тэр үед бол айгүй их нөгөө нэг хоорондоо өрсөлдөөнтэй байсан шүү дээ. Циркийн урлаг тэр дундаа бидний үеэс айгүй их хүүхдэд циркээр хичээлдэг багш нар өөрсдөө залуу байсан. Дээрээс нь айгүй их номерууд гаргадаг. Одоо өөрсдийн дээр бодож төлөвлөсөн трюкээрээ өрсөлддөг тийм байсан үе. Тэг яг тэрний нэг байсандаа би өөрөө маш их бахархдаг. Тэгээ манай багш бол миний хос Дүлгөөн гэдэг охин байгаа. Дүлгөөн битэр дээр айгүй их ингээд нөгөө уур ухаан тэгээ дээрээс нь нөгөө нэг хамаг юмаа ингээд шингэн гэдэг шиг багшийн хамгийн хайртай шав нь миний хос байлаа. Дүлгөөн гэдэг охин байлаа. Тэгээд битэр дээр айгүй их уур ухаанаа шингээгээд ингээд хөдөлмөр зарсны үндсэн дээр бит 2000 онд анх 2000 онд 7 сарын 9-нд циркийн одоо том менежмент элхний хийгдэг намраад анх тавьжилаа. Тэгээд манай багш тэр үед нөгөө өөрсдийнхөө уран бүтээлийг нэг нь арилжааны нэг нь тэмцээний гэж хоёр хувадаг. Тэгээ яг би болохоор тэмцээний гэдэг категорид нь явцсан. Ягаад гэхээр тэмцээний хүүхдүүдийг арилжаанд явуулдаг одоо нэг 3 сарын гэрээ ч юм уу сарын гэрээ энэ төр явуулдаг. Яг тэгэхээр форм алдчихна гэдэг утгаараа. За тэгээд зацарлаа сая тэмцээний категори гэрээний категори гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ миний санаанд орлоо л да жишээлбэл ингээд тэмцээнд бэлтгэж байгаа сонгомлд энэ хүүхдүүд чинь гадаад явахгүй тийм ээ цалинчихгүй тэгэхээр тэр өнцгөөсөө бас нэг бодож исэн бодлууд байдаг ба магадгүй явах юмсан юу үзэх юмсан ч гэдэг юм уу тийм хүсэл төрж исэн үү? Тэгээ штэ би ч нөгөө айлд амьдардаг байсан байхгүй. Тэгээд яг мэдээж айлд амьдарч байгаа хүн чинь ингээл наанд ч л гэрээ цаана тий хоёрт ингээд нэгэн талуугаас ингээд гэрээсээ гарсан чинь хурдан одоо тий тэмцээнд биш одоо арилжааны номерт яваад ингээ мөнгө төгрөгтэй болоод эцэгтэй тусдаа эсвэл болвол тэгээ өөр ингэсэн нэг тийм мөнгө төгрөгтэй болоод эн чинь наад захын л өмсөх хувц готл сурах дэвтэр ном хэрэгтэй шүү дээ. Тэгтээ яг миний би амар азтай манай ээж ихч яг л өөрийнхөө охин шиг хайрлж өсгсөн. Тэгээд өмсөх зүгээр дутаагаагүй, идэж уухаар дутаагаагүй тийм хүн байдаг л да. Гэхдээ нөгөө багаасаа нөгөө нэг юм гэртэй байсан бол тэрийг нэг анзаарахгүй байсан баг. Гадагшаа гарсан одоо нөгөө нэг гэрээсээ гараад айлд амьдарч байгаа ингээд энэ чи ийм байд юм бэ? Мөнгө гэдэг чи юм мөнгөөр ийм авдаг юм байна. Тэгээ ийм нөгөө нэг ухаан сурцсан байсан болохоор аль болох гэрээний номер гэрээнд явахыг хүсдэг байсан. Наанд ч л хүмүүс чинь 3 сар солонгос явчаал ирэхэд өмсдөгсөн. Тэ гой юм идэж уугаал хэрэглээл ингээл хэлгээр чинь хүн хүүхдэл сайн сонирхолтой санагдал хизээ ингэж гэрээнд явах юм болоо гэд аяг хүмүүрддэг гэсэн байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэмцээний болохоор бид нэр тэр үед одоо юу гэдэг юм улсаас тэмцээнд явсны цалин гэж өгөхгүй шүү дээ. Тэр өөрсдөө зарлаа дааж явна. Тэгээд очиод яг шагнал байранд орсон тохиолдолд тэндээсээ мөнгө авна. Ороогүй бол тэгэл бас л хэцүүхгүй. Тэгэхээр миний бодлын энэ чинь нөгөө нэг мөрөдө тоглолцож байгаа байхгүй. Бид нэр ингээ нэг хэдэн төгрөг олсон мөнгөөр очиод байранд орохгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан манай багш бол алтруул айгүй их алтны дайтай номер доо миний номер гэл айгүй их ярьдаг байсан. Тэгээд манай багш хизээч одоо бош хавнартайгаа ингэж олон удаа дараа ингэж олон хоногээр явж байгаагүй байхгүй юу. Тийм одоо хүүхэд үлдээчээд зөвхөн битэрийн араас ингэж хөөцөлтөн гэдэг чинь бас хэцүү шттэ бос хүүхдүүд бас байгаа тий. Тэгэхэд манай багш цуг дагаа явж исэн. Тэгээд тэр нь бас маш ядтай. Тэгээд багштайгаа дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд 3 удаа явжила. 2 мөнгө 1 хүрэл шагналтай. Тэгээд сүүлд ямар ч исэн ухааны тэмцээнд чивдээр те өнөрөө явж исэн. Тэндээс хүрэл цом авлаа. Ухааны дахиад дэлхийн 4 удаагийн А зэрэглэлийн тэмцээнд явжсэн. Тэгээд тэр үед чи айгүй их нөгөө ингээл нэг тэмцээн болох гэж ингээл одоо Монголоос алалцаж байгаа нэг нь гараад тийшээ явж байгаа шүү дээ.
Тэгэхээр монголчууд өөрсдөө ямар их чансаатай чанга байсан дээр үед бол аюул нугалт бол маш мундаг байлаа шүү дээ. Бүхэл тэмцээн Монгол улсын нэрийг гаргаж Монгол улсын циркийн нэрийн өмнөөс явдаг байсан. Дээрээс нь нугалт ороогүй тэмцээн гэж байхгүй. Манай нугалтынхан бол нэрээ циркийн маш том хуудас. Тэрнгээрч би ер нь бол амар бахархдаг. Манай нугалтын охтууд ер нь тэмцээнж гэлтгүй нугалтын тэр зөвхөн гэрээний номер дээрээч ч гэсэн маш мундаг. Тийм байнгын л эрэлт хэрэгцээтэй байнгын л гадаад явж идэг хэм байсан нугалтынхан л байсан. Сүүлийн жилүүдэд одоо акробатын төрлөөр бид танигдж хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн тийм ээ. Бага насныхан тэр циркэд гой байсан цирк амьдралын түүх гой дурсамжууд байна уу? Яг би сая түрүүн хэлсэн шүү дээ нөгөө цирк миний үед дандаа миний үе болон дээшээ айгүй их бага номертэй тэгсэн мөртлөө алан ихтэй байсан. Тэгээд яг тэг өрсөлдөөн ихтэй тэгэл цусгарсан тулаан хийдэг байлаа шүү дээ тий. Болохгүй болвол техникээрээ үзэлцээ болохгүй бол гараараа үзэлцдэг л байлаа шүү дээ бараг л тий. Тэгэхэд яг би тэгэл нөгөө нэг 2000 оноос багш нарыг бэлтгэл хийж эхлээд 2004 он гэхэд 4 жилийн хугацаанд мэрэгжлийн төвшөнд сайжраа тэгээд тэмцээний төвшинлөө орсон гэхээр маш сайн бэлтгэл хийсэн байгаа байхгүй юу багш нарыг. Тэгээд санд штэ би өөрөө ингээд нөгөө ингээд айгүйх бэлтгэл хийдэг байсан. Тэгээ ингээд ямар ч байсан ингээд миний хизээч нүд өвдөггүй байдаг байсан. Өвдөгтөө байнга өвдөх гардаг. Тэгээд туранхай амар туранхай тэгээд ингээд би ч 31 доор сурвалж сурна. Цирк 31 тэгээ манай 1А 2-ын Б гэдэг нэм 2-ын бор байдаг байлаа ч тэрэнд манай заримын цэх байдаг байсан. Манай гэр гэсэн. Тэгтээ яг байрлах нь бол биш. Ерөнхийдөө тэнд цагаа их өнгөрөөд байсан. Манай циркийн мэдэндээ манай заримыг бол заримын цехийг бол тэгээд ингээд заримын цех 31-гээр сурвалж цирк гэл ийм нэг гурвалжин категоритой одоо хайшаа юм би яг морин тойруулах шиг ингээл тойроо хэдэн жил явчихж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд өглөө хичээлд явлаа. Тэгээ ойрхон өглөө хичээлдээ явлаа. Тэр хичээл дууслаа. Шууд цирк рүү орлоо. Бэлтгэл хийлээ. 4 цаг бэлтгэл хийлээ. Дууслаа. Гэртээ ирлээ. Ингээ өглөө нэг л хэвийн амьдрал ингээл үргэлжлэе л байгаа байхгүй. Тэгэл яг тэр дунд чинь бас төрийн тоглолт байна. Наадмын нээлт, циркийн шинэ жилийн тоглолтууд, сурагчийн сурагчдын амралт гэл ингээл ерөөсөө тоглолт тасарддаггүй байсан үе. Тэгээд Норвегийн яг манай үед бол нөгөө нэг галын 3 цэцгийн 3 ингээд заг элснийхээ отгой багшийн 6 хас 4 ус өлөө юу илээ ингээл баахан нугалт ингээд шамбаарлаа нэг мангар том ширээтэй тэгэл нөгөөдөлийгаа ингээд өөртөө дарагдаж хөнгөө алдаал нөгөө ширээгээ буулгаж арайч буулгаж байгаа л дээр нь та балбаж байгаа л бууж ирээл нөгөө ширээгээ бөөнөрөө түлхэж ингэж тавьчаал ингээл явцгаадаг байсан үе. Тэгэл өөрөөндөө эхлээ бэлдэн нөгөө трүк энтрэ болтол тэгэхгүй бол нөгөө нэг патентуудаа алдсан шүү дээ. Ингээд трүк алдсан. Тэгэхээр өөрөөндөө эхлээ бэлтгэл хийгээд дуусаа за багш болсон гэж үзэхээрээ жижиг менежер авч явна. Тэгээ жижиг менеж чинь тэг ингээд эхлээ циркээр ингээ орохоор харгаа царайт авахын ингээ зогсож юм. Зүү эргээд тэ нөгөө нэг гоё гуанзлоо орж юм ахгүй ч гэсэн өндөрлөө сууж байхаар амар гоё юу ячдаг гиз дүрчдэг байхгүй мангар үлэнтэй. Тэгээ мөнгө авахгүй штэ ямар юмны хөнгө гэдэг. Өндөрлөөл ингээ сууж ангууд тэгэл ах нар орж ирж штэ. Агаа нэр дээрээ бичүүлээд нэг гөөхий аваад юу гэвэл бэршиг аваад өгчөөж мандуу заадаг өгчөөж гэл их л ах нарын нэрийг бичүүлж мандуу ахуулдаг байж лээ. Тэгээд тэндээ ах өөрөө тэгээд гуанз тэгээ отгоо авш өөрөө тэгээд ингээ нэг давхраар явах юм бол ингээд гараад цаашаа нэг давхраар явахаар чи нөгөө нэг санхүү зураач аваа Солонбаатар ах лөө тий зураач аваагаа тэгээд Норсон багш өөрөө байгаа атмануудын өөрөө ер нь ингээ жоохон нааталтай зэндээ агш наруугш өөрөө жоохон нааталтай тэгээл ингээл тойрол цаашаа ингээл явж байгаа л нөгөө
жижиг менеж нь оронгууд ингээл агаараа арч нисэж гин доогуур нь нохоо янз бүрийн амтэн тэгээ нохоо байдгаа ингээд циркийн нэг дөнгөж орж ирж байгаа акробатын хідэн баг нэг хэлээ гаргацсан бараг хүлээлцэн гівчийн тэгэл цаагуур нь акробатынхын эргэлдээ нааталт нь бэлэн болсон том номерууд бол орж ирээл тэнд ингээл хэлээ унжуулаад байхгүй шүү дээ. Тэнд орж иж бүтгэл хийчихэл гараа авчин. Жинхэнэ журууд л тэрнгээр ингээл шал арчаал тоос арчаал тэнд баг зарим нь дээр полиотийнхан бол баг ингээд хан дээр зураг болтлоо л ингээл нэг ингээл ямар ч гэсэн түлхээл мөрийн малтлах шахамл бэлтгэл хийдэг байлаа. Тэгэл акробатын журууд бол тэрний ногоон дороожийг барыг халцлаад үнсэл ах шиг байлээ шүү дээ. Үнсээ тийм яагаад гэдэг тийм тэгэл ээждэг шүү дээ. Ногоолтойхон бол ээлж ирээ цаг авцсан цагаараа очиж нөгөө нэг том ширээндээ дарагдаж бүхэнгээ алдаад бэлтгэл хийчихэл нөгөө тгийгээ босгож тавьчаал явдаг байлаа. Тэгээд тэр дондор чи нөгөө нэг поё хүзүүч байгаа шүү дээ. Хүзүүч чинь манай морь мал том нөгөө газрын Канадын перштэй аппарат хэрэгслүүд манийдийнхаа амнаас үн цэнтэй тийм зүгээр ингээд байж тэгэнгუთ өлгөөд ингээд байж ангууд тэнд нь хүрэх юм уу дээгүүр нь давхад зүгээр мөчөө санжуулаад арьсаа унжуулаад зүгээр тэндээс зайл болно шүү дээ. Тэгээд тэр мэрийг ингээд анханаас нь ингээд бүгдээрээ ингээд зааж өгөн хизээж манай багш зааж өгөхгүй ч гэсэн ингээд очил ах нар эгч нар бол зөөлхөн загнаал заагаал явчихдаг байлаа. Тэгээл цаашаа хоёр хөшгтэй наан ингээд нэг хар хөшг байлаа. Цаана том хөшг баг 3 хөшгтэйч байлаа. Тэгээл тэр 3 хөшг нэхэрээ онгоохоор л ингээд хамын үүд нэгдэж байгаа юм шиг хөвч болоод байгаа тийм ингээд эсвэл бол дэважингийн үүд нэгдэж байгаа юм шиг цаанаас амар уур савсан юм амар гэрэл хийгээ болсон газар руу ингээд ширээгээ дагаал чичрээл ингээд анхны дээр тоглолт бол үнэхээр амар л байлаа шүү дээ. 7-8 бараг өмдөн дээр шивүү яа. Тэгэл тэр чин шин амар гарч инэхээр бүх одоо циркийн томчууд том жижиг үздэг байсан тий. Тэгэл тэр хэмжээгээрээ хэр одоо чадал чансаатай номер вэ гэдгийг бас тэр чинь ингээд дүгнжиж байгаа хоорондоо өрсөлдөөн ихтэй болохоор бусад багш нар дараагийн уран бүтээлийг энэ номероос илүү гаргана гэдэг тийм сэтгэл зүйтэй ч юм уу эсвэл тийм өрсөлдөөн тийм ээ. Өрсөлдөөнтэй байлаа шүү дээ. Тэгээд багш хамгийн уртлын нөгөө нэг юм урилга лоожны яг хажуудлын тэр доотлын хэсэгт багш ингээд энийгээ зогсож идэг энийж байгаа ч юм уу ярууж байгаа ч юм уу гэж бодлоо. Манайг шидэж ярууж байгаа энийгээ зогсож идэг тэр нь ингээд надад амар сэтгэл зүйд хэцүүтэй багш алдчихвал яана гэд чиний загинд зодуулж ингэж байгаагүй ч гэсэн багшийнхаа нөгөө заасан тэр маш олон жилийн хүчилмөр миний ч хүчилмөртэй манай найзын хүчилмөр байгаа болохоор айгүй хэцүү гэдэг гэсэн. Тэгэл алдаа мадаггүй ямар ч ясаа хийгээл гараад ирсэн чинь ихэнх багш нар мундаг номер болсон байна. Баяр хүргэе яасан гоё хувцастай яасан гоё тоглолт ингээл тэндээс маш их урам аваад тэгэл өөрийгөө нэг л том ардын жүжигчин мэтэр төсөөлөл өрөөндөө оролж жижиг дүүнэрийгээ мангастаалтай бэлтгэлээ навчиг болзаа гэдэг л бараг л тэгдэл байлаа шүү дээ. Ихэл алцсан дэгдгэл ээж илээ. Тэгээд гоё яадаг гэсэн. Тэгээд бэлтгэлийн өрөөний үнэр гэж бас байгаа те ингээд хөлсний үнэр ингээд шинжсэн. Тэгээд дээрээс нь ингээд гоё ананер ингээд гадаад яваад ороод ирэхээр гоё үнэртэй ус ингээд хөлс хоёр нийлэхээр үнэхээр гоё үнэртэй те. Дурсамжтай. Тэгээд хүзүүч нь аягүй бэлдэж бэлтгэл хийдэг гэсэн юм аа нөгөө номерт гарахын өмнө одоо ингээ 3 номерын дундаа тийм эхлээд жижиг менеж нь бэлтгэл хийж байгаа. Тэгээ багшсаа 3 номерын дараа гарна гээл нөгөө ширээгээ чирээл хүзүүчэн дээр тавингууд нөгөө аппарат хэрэгсэл тэгээл нөгөө манай морьныхан маань морио ингээл халаагаал тэгээл нөгөө манай бараг л миний хажууд бол ардын жүжигчтэй байгаа шүү дээ. Тэр морь мал тэмээ сармагч одоо юу гэдэг тэр маань ингээл нохоо ингээл цогоогч нохоогоо ингээл бэлтээл хажууд нь ямар гоё юм бэ? Нохоо нь юу гэдэг байгаа юм болоо гэж юм 100-ын бичээд идэг гэдэг. Тэгэл та цогоогч чи 7-8 нохоотой л хэдэн нохоотой лээ. Тэрний 9 10 дахь нь очиод нэ цогоогчлоо ингээл хараал хацаараа Тэ чаас энийг юм тэгэл бас зүгээр бичээ өгөөстэй нөгөөгийнээс ингээд нохоо нартаа надарцаж идээстэй би барыг нохоо болцсон л явж ирдэг байсан баг. Тэгээ ямар ч байсан тэгэл айгүй гоё дурсамжтай. Тэгээ манай циркийн үнэр өөрөө айгүй те их хүн гоё.
тийм өрмөц үнэртэй шүү дээ. Одоо бараг та нарын ярил уушгины чинь үзүүрт хонглын үзүүрт гэдэг шиг уушгины чинь үзүүрт тэр үнэр хөвтчил байгаа тийм. Тэгээл тоглолт үнэхээр тэ ингээд нөгөө нэг улсаас тэтгэмж тийм их байгаагүй ч гэсэн бид нар өөртөө хувь тэ одоо тэр циркийг өдөрч давж явсан хүмүүс аль болох бид нарыг цагийн пүнлүүтэй амар тэр хүчвэрч бай пүнлүү. Тэгээд цалинтай тэгээд гэрээтэл байлгахыг айгүй хүссэн баг. Тэгээд ер нь бол тэрч одоо хүсэл зорилго нь тэгээд бүрхэн миний бодлоор л айгүй буцалсан л амьдрал байдаг шиг санаж байна. Удирдал улирлын тоглолтууд байгаа. Тэгээд үзэгчд нь өөрсдөө цирк гэж юу вэ? Циркийн урлаг гэж юу вэ гэдгийг мэддэг соёлтой байсан үе. Тэгээд ямар ч хэлсэн манай цирк бол тоглолтгүй сайхан тоглолттой байдаг байлаа. Өөрөө цирк тоглолоогүй үедээ циркийн тоглолт үзэж тэ одоо тэр ах ямар гоё юм бэ? Тэр их ямар гоё юм бэ гэл бүгдэнд нь л дурладаг байлаа. Хүлэвчнээс ийшээ гараад амтд байгаа тийм ээ. Тийм амтд маань амтай ангийнхан тэр доор зүгээр ингээл те бэлтгэлээ хийчихэл тэнд зүгээр идэл хвчидэг нас. Тэгэл те тэр үед чинь айгүй бас амттай айгүй их тоглолдог байлаа штэ. Чон баавга тэмээ өхөр сарлаг армагчин могоо галуу хүртдэг байсан. Тэгэл айгүй л бүхэл одоо зүйлээр их баялаг байлаа штэ. Болохгүй бол хүүхдүүдэд бүжиглүүлчин өөртөө хөтөлчин. Тэ элбэ номер байлаа хөтлөгч ах маань тэ. Нүдэнд харагдчихж чамааг ярьсан чинь ингээ гоё үнээр ярихад тагтаа хүртлээсэн шүү дээ. Тагтаа хүртлээ. Тэгэл агарын номер ямар ч гоё юм. Полиот ямар ч гоё байлаа. Тэ полиотын номер яаж хүмүүсийг огшоож яаж хүмүүсийг сандаргадаг байлаа. Алиалагчд байна. Хамгийн их үзэл таналт одоо хүүхдүүдийн яг тэр нөгөө хүүхдүүдийн нөгөө нэг амралт тэ зуны өвлийн амралтай үер тоглогддог тоглолтын хамгийн их хандлт авдаг бол нохоо тулгаа гэж тэгдэг байлаа шүү дээ. Шоолол нохоо тулгаа гэдэг гинэ гэж шоолол. Тулгааг манаж тойрчгүйгээл тэ хүүхдүүд бүр ингээл бүр суудлаасаа өндөгөө бүр манаж руу ингээл баг ингээ бөөнөр ингэж өндөж ингэж босдог байлаа шүү дээ. Тэгээл тэр полиотны номерыг ингээл гарангууд хүмүүс бүгд дээшээ хүзүүгээ бараг хугалтал дээшээ гарна яасан ч удаан яасан ч их төрөг хийдгийг тий яасан ч цуцдгөө тэр их чадлаа аюул их гоё байдаг байсан. Тэгээд акробатын номер тий дудартай акробат гэж зүгээр тэрнгээс чинь яг дөнгөж сугуулаа төгсөөд ороод ирсэн ах нар байлаа. Араас нь танаа ангийнхан орж ирсэн тий манай төгсөл. Тэгээд өөр чин бэрэгч тий ямар гоё цагираагаа агарын цагираа тэр газрын цагираа уулаа бороо гэж миний үеийн юм гоё хөхтүүд байдаг байлаа. Тэгэл будах ид залуу яг тэнцвэр самбалтай тэнцвэр хийгээл тэгэл их л гоё байдаг байсан юм да. Тэгэл байнга л тоглолтууд хөтөлбөр юу вэ? Энэ орж байгаа юм уу? Тэгэл байнга нэг янзаараа битэрч маш олон жүжигчтэй солин дуртай жүжигчнээ үзэх гэж тоглолтын дундуур тэ багшаа шийчээ дэрээ гэж худлаа ялж тэнд баахан тоглолт үзэж байгаад орж ирдэг байлаа. Тэгэл хөөрхөн багш заримдаа хүүхдүүд нь ингээд цогцоод ахаарзаа завчиж үзүүлээгээд үзүүлдэг ч байлаа тий. Тэгэл тэр хүүхдүүд тэр одоо жүжигчин гоё энэ жүжигчин гоё гэж ингээл хоорондоо яриад нэг краштай ёо. Тийм байлаа штэ. Тий. Ямар ч гэсэн краш одоо ямар краш юу тий. Нууц биш л. Би жоохон бахта орж ирээд удааг байхад би будах гэж крашлаа. Өө тийм үү. Тийм будахын тэр нөгөө нэг гар амир ийм дэрвэр энэ юм дэрвэр байсан уу. Тэгээ нөгөө нэг ингээл босоол ингээл явсангууд гар нь ийм дэрвэр болохоор тэр дэрвэр гар нь ямар гоё юм бэ. Гарыг хараад хөөг араас нь бэрээ ихч гарч ирэл гэргээ ирүүлгмөт нуураач болохоо боллоо энэ царайч юм бол очигдсан ч явж байгаа шиг тий. Тэгжсэн нөгөө нэг дудартай акробатын дээдлийн үзүүрийн хоёр анаа бадмагч
Нөгөө хүн хэмлээ нараа манай тэр дээдлэн төгсөлтэй тий. Бадмагч нараа. Нэрийг хараад ёо ямар хөрхий ер нь нугралт юм биш үү дээ гэсэн юм яриад. Болно гэсэн юм яриад ороод мартцсан бэлтгэлээ хийчих шиг тий. Акробат сурыг гэдэг. Тэгээ ер нь акробат госчих юм шүү дээ гэж байна. Тэгээд баймар багтаад байгаа байхгүй тэнд чинь. Тэгээ нэг бол цагирч усч гал, нэг бол агаарч усч гал, нэг бол акробат усч гал, нэг бол зарлагчч болмоор юм шиг. Арайч бас клаун л ойрдог байгаа маа. Бусдын бол яг хийчих гээд байгаа байхгүй. Ер нь госчих юм байна. Ер нь бэлээ хувааж идчихсэн нохоогооч нэг тоглоулсан. Тэгээ даанч одоо нугалтын бэлтгэл арай урт байна. Энийгээ дуусгаж байгаа дорно гэсэн хүний бодоод л байгаа штэ. Тэр чинь өөр амарлаг циркийн жүжигчин болчиход байгаа юм шиг байна. Тэгэл ямар ч хэсэн циркийн тоглолт басаал нөгөө наадмын нөгөө нэг нээлтийн тоглолт болонгод манай циркийн тимээ акробат тэндээс баг манай чахал үлддэг гэсэн бус нь бүгд циркийн тэр нөгөө циркийн чинь бүгд тэг таймны гүр даваад алхаал машин дайгдхан дайгдаал баг чирэгдээл ингээл морь туухан дуугаал тэгэл ширээ мэрээтэйгээ циркийн нээлтэн дээр та нар бишээ наадмын нээлтэн дээр бодолтой та нар ингээд нэг юм марафонд гүөх гэж байгаа юм шиг бүүнөр ингээ юмаа бэлдсэн зэрэг заяад тэр чинь бүх урлагийн ажилтнаахан бүгд очиж байгаа тийм дуу бүжиг уртын дуу тий бүгд очиж байхад манай циркийн тийм мангар том папрад хэрэгслээ байрсан гүйжиж ах шиг жишээний тий тэгснээ ингээд мангар хинж намайг одоо хаанаас хараад байгаа мэдгэдэггүй тэр чинь айгүй том Jones тий нээлт хийхэд ингээл бид нэр гүүгээл ингээл том ширээгээ барьсан заримдаа ингээд гуц муцаа барьсан тоглолтын хувцастай яг поза барьсан гүүж мүж яах жишээний. Тэгэл яг нэг бан гэдэг нэг амар дуурангууд бүгд яг зэрэг юм хийж эхэлж байгаа. Тэрний бэлтгэл гэж ингээд наранд бараг хуушур болтлоо шарагдаал ямар ч уух юм байхгүй идэх хоол байхгүй тэгэл ста жинхэнэ хүсэл мөрөөдөл тэнд ингээд байж идэг бус нь бол юу ч байхгүй тий уух усчгүй тэгэл ингээл ангаагаад тэр олон цирк юуны наадмын нээлтэнд өчнөө л өдөр явж бэлтгэл хийдэг байлаа. Ганц ч удаа хоолны мөнгө өгөөч эсвэл автобусны унааны мөнгө байна уу гэж бид нэр ерөөс нэг үг дуурж байгаа. Манай циркийн ер нь нэг тийм нэрлэхүү дээрээс нэм хаад багасаа гадаад явсан юм болохоор бас соёлтой элегант хүмүүс юм шиг байна. Тэгээл гэл гүрийг одоо ухаалттай урьдсан гэдэг позоор ухаалтж хончоод ухаалтчлаач гэж зүгээр танкер зүгээр босоод ирээд сая зүгээр жоохон амралт авчлаа гэж юм шиг те бусд ингээд хүмүүс хүүе нэг те над агаарын хоолд ойртуулаа наа чи хүн ч ухаалтлаа гэж бат манайхан тэнд ухаалтаа босч жахад тоож байгаа чим алга тоогдож байгаа чим алга тэгэл ингээл бэж л хийдэг гэсэн. Тэнд тэгэл баалаа юу циркийн урлаг волейбол гэсэн ганц ч тийм асуудал гаргаж байгаагүй тэгэл мэдхгүй ингээл одоо 21 аймгаар аялын тоглолт те. Нөгөө нэг сапирсан хаанаасаа хинээсээ гуйж олсож ирсэн автобусын тэр бараг салаад унсан бах уу тэр замда. Тэрэнд чи одоо бараг л тэмээгээ чихээд аваа явах нь бараг л толгоогоо ингээд цонхоор нь тэмээгээ гаргачаад чихээ аваа явах нь холгүй л ядвал. Би юм яа суудал модлоор сууж явны сандгүй шүү дээ. Уурчээсэн сармагчингээ хажууд торны хажууд сармагчнтайгаа цуг ингээл нэг мэдэгэд наалтсан унтцсан ч явж байгаа шиг тэгэл ах ихчнэр ард тэр жоохон хөдөлгөөнтэй гараад жоохон арагшаа тэр артлын хоньны онгорд баг хит идээр ингээд баг көөхилээ давхралтаад чихээд боломжтой бүр болоод чихээд бүр баг автобус нь ингээд оцооцсон тэгээ бүхсэндээ ингээд хамгиж ингээд оцооцсон бүгдийн чихэл аваа явна тархын эрдэнэт тэр хаашаа зүгээрээ л гэсэн байж байна үстэй андуу юм уу амдаал гэж нээлтэл тэ нэг нь хүчтэй их шиг найтахад л бараг бөөнөрөө дэлбрээд ингээд гараа авчих хэмжээний тийм амар чигтсэн явж идэг байлаа шүү дээ. Тэгэл буудалд орж хонхол хомж чадахгүй гадаа машинда автобусанда жижиг тэрэгтэй дагсан хүмүүс байл тэр минийдээ ингээл хонцоол айл гэрмээр одоо таньдаг хамаатан сад юу гэдэг боломжуулцаагаар ингээл хончоол тоглолтоо хийгээл цаашаа хэнийгээ ч үлдээхгүй авч яваал ингээл яваал эртгэл байсан юм да. Өвлийн байргээ чинь бас сургуулиудын гадаа очиж тоглоно. Цасан шуурганаар л нугаралт гээл нэмгээ юмтай ингээл нугарч ийснэ сандгийн ёо тэгээ цас мас өөдөөс ингээл явж явах тас алтаж малтахгүй гээл амьдаа хичээгээл
явж ирсэн сандгийн яаж нэгнийгээ алдчихаагүй агарын амар яаж хийдэг байсан те. Ямар ч гэсэн л очиод агарын амирынхаа юм хамыг заагаал хийгээл болгоол ирдгэл байсан юм да. Тэгэл гоё л идэг байсан. Тэгэл төрийн тоглолттой төрийн өндөрлгүүдийн тоглолтын ямар юмны тоглолтын төрийн тоглолтын соёлын төвөөр ордон дэлхийн хаан л тэ нэг өрөөнд жижигхэн өрөөнд бөөнөр шопрод болцсон барыг тэнд хитэн тоглолтондоо гараад орж ирж байгаа жишээний ч юм уу тийм л яг тэр үеийн урлагийн байгууллага тэр чигээрээ л тийм байсан баг зөвхөн цирк гэлтгүү. Яг манай цирк жоохон бусд одоо нөгөө урлагийн байгууллагыг бодоход улсаас хангамж маш муутай байсан. Тэгээ дээрээс нь өөр бүгд нэг гадагшаад явцдаг болохоор тэр чигээрээ ер нь том жижиггүй л ер нь айгүй дуу багтай зовжинж гэж хэлдэггүй жаргажинж гэж хэлдэггүй тэгэл гүлтээсээ идэх юм л явж идэг байлаа шүү дээ. Гадагшаа хийдгээ эндээ үрч дуусгадаг. Тийм тэгэл өнгийн өстэй шивээс мэвээс болсон энд эндэд цорхоонууд хамар ямаа цоолоо хайцсан тийм сонин нөхдүүд л байдаг байлаа шүү дээ. Тэгэл ямар ч байсан л тэгэл хувьчлагтлал их гоё дурсамжтай. Цирк гэхэд тэр хамгийн түрүүнд үнэр санаанд орж ин тэгэл цирк 3 сүнстэй гэсэн нэг нь яг циркийн дээр нэг их чамаа оролцсон гэж илээгээл нэг нь болохоор хүзүүчний дийн нэг нь болохоор тэр хөгжмөн өрөөний динд минь гэлдэг амар юм нэрэл шүн орой цирк дээр худлаа ярьж хийж ин гэж явдаг мавдаг уу тийм ток гэдэг өвлөлтөө хүн явдаг ч гэж байгаа шиг тэрийг үзгээд шүн болтол ингэ сууж идэг ч байгаа шиг гэснээ бүгдээрээ бүр өнгөлцгөө хагалт айдаг байж нэг худлаа тэрийг харна марна гэж сууж байгаа жишээний. Тэгэл ер нь бол ихэд гоё дурсан цирк дээр маш их хондог байлаа. Найзуудаараа ч тэр том болоод ерөнхийдөө тийнейж рүүгээ ороод жоохон хоноол найзуудаараа бүгдээрээ гоё юм ярьж гоё байдаг байсан шүү дээ. За яшиг маргааш ирж бэлтгэл хийгээс тийшээ яваад ирэх гэсээр идэх баг маргааш болж эндээ хонч ирэл хонох жишээний тийм л байлаа шүү дээ. Тэгээд завцарлыг ярьж улсын цирк өгүүлж амар санаж түрүүн чи яг яриаг чинь тасалж чадсангүй шар ус босоод бүр амар гоё байлаа. Яг тэр цаг үед очисон мэт. Одоо энэ ярилцлагыг үзэж байгаа манай циркч төртөл яг над чиг тийм мэдрэмж авах гэж бодож байна. Ямар гоё тэр байсан дурсамжуудыг сэдэрсэн гоё дурсамж өглөө маш их баярлаа цэцэрлээ. Гадны тоглолт болон тэмцээн уралдааны түүхээсээ хуваалцаач тийм ээ. Одоо олон амжилт гаргасан гэж түрүүн багштайгаа 3-4 тэмцээний талаар ярьлаа. Анхны 4 тэмцээн яг манай багшийн өөрийн зорилго бол ерөнхийдөө ад зэрэглэлийн тэмцээнд хүч сорих. Тэгээ багшийн өөрийн бас нэг урдны шавнараас илүү одоо мэдээ шав гарах болгонд л урдны уран бүтээлээс илүү тийм ээ. Амжилтаа ахиулах гэдэг зорилго байдаг учраас бид тэрийг бол маш сайн явах явна гэсэн үндсэн дээр манай багш өөрөө цуг дагаж явж ингэ бэлтгэл одоо тий тэмцээний тайзан дээр ингэж одоо бэлтгэдэг байсан. Хамгийн анхны тэмцээн Орос улсын Никулин гэдэг том цирк гэдэг. Тэр циркийн тэмцээнд оролцоод мөнгөн цам болон давхар тусгай шагнал авч ирсэн. Тэгэхээр тусгайгаасаа дуудаж эхэлдэг. Тэгээд тусгай шагнал авчлаа гэд уйлах гад ингээ уйлаа байж исэн юм байна. Дотроо бараг уйлж исэн баггүй гаднаа дагаад линэ гэдэг ингээ байж исэн чинь мөнгөний хамгийн сүүл дээр битэр нэр дуудагддаг бүр ингээ гайхаад тэг багш руу гарсан багш яваараа гэдэг. Тэгээд давхар 2 шагнал аваад эндээ маш их одоо баяртайгаар Монгол улстай ирж исэн. Тэгээд дараа нь уугааны олон улсын Аз зэрэглэлийн тэмцээний урилга өгсөн. Бид нарт нөгөө Оросод явж явах тэмцээн дээр санал тавиад багш зөвшөөрөө тэгээд уугааны тэмцээнд анх удаа онгоцоор нисч үцлээ штэ нэ. Онгоцон суугаад те нисээд ингээд буугаад 5 одод очиж буугаад тэр том тэмцээн. Яг тэмцээн болгон өөр ингэсэн одоо өнгө хайстай. Одоо Оросуудын тэмцээнд явгод дан Оросуудын дунд яваад орчдөг хөөх. Нэг дан Оросууд ч бас ямар те циркийн баг үндэслэгч гэдэг баг орон штэ. Тэгэхээр тэд нар хоорондоо алдчих хат бид нар ингээ гаднаас өргөцсөн тийм одоо
номер гэхээр ямар чанга байх хэвээр тий. Тэр болгоныг ингээд эхлэндээ бол манай багш үзүүлдэг. Ямар ч тэмцээнд очиод менежер дээр очиод сургууль хийхэд багш бидэрийг яг тэр тоглолтын өмнө аваачаал одоо нөгөө тэмцээн ингээд програмтайгаа тэрийгээ ингээд эхлээ явж байгаа дундуур хэсэг ч юм уу сүүлийн хэсэгт байгаа. Тэр үед хизээч бидэрийг өөр тэ нуруу халаж явахдаа очиод тэмцээн үзэж хизээч хэлдэг багш. Тэмцээн дуусна дуустал багш. За өрөөндөө бэлтгэлээгээд өрөөндөө байх бэлтгэл хийлэгдэг. Одоо би ер нь юм нэг жоох юм бэлтгэн нөрөхгүй ингээд багшаа би ч тэрийгээ тийш явчихад буцаж ирээд хастаа тэр тэгчих тиймээс алж ич хадуулах юм байна гэдэг ингэчдэг юм баггүй. Тэгэхээр багш ингээд намайг хаашаач гаргахгүй ингээд заваач ичээ гэдэг. Тэгээд багш миний хөөргийн амд нүрийг бүдэж өгөн тэр үед яхад ингээд цэнхэр өнгөөр нүд будаад ингээд хацар ингээд юугаар буддаг. Улаан өнгөөр будчихдаг. Тэгээ англи хэл байхгүй. Манай багш өөр англи хэл орс хэлтэй. Тэгээ ахтай 0 ороо явж исэн чинь нэг хятадууд ингээд тойр зогсож исэн намайг teacher гэд манай багшлаа заагаад тахгүй. Тэгээ ингээд тийм гэсэн teacher гэдэг үгс мэддэг байгаа юм. Тийм гэсэн чинь алгацсан юм уу? Нөгөө нүрийн буудаг нөгөө амтаа тухнаас эрүү хүртэл ингээд аваачаад ингээд хатар тавьсан яг нөгөө багшийн нөгөө нэг гэрэл сүдэр тавьсныг нөгөө мэдрэл юмнууд мэдгүй алгацсан хөө мөөгүй. Тэгээ ямар ч байсан багшийнхаа тэр нөгөө нэг тактикийг ямар ч байсан ингээд одоо дагдаг болчихж байгаа хгүй мэддэг болчихоор чинь тэгээ багш ерөнхийдөө маш тайван явна шүү. Бити алдаад ингээ муухай үйл явж шууд хааш нь үргэлжлүүл ямар ч үед одоо бие зүг явж яв. Тэ хоол ийдсэн ч тэр 0 орсон ч тэгээ бие зүгөө хинж чамаг эрдэнэлхийн засвар гэж хэлэхгүй. Энэ бол Монгол улсын нэр гарна. Циркийн нэр гарна, дараа миний нэр гарна. Тэгээд аав чи нэр гарна. Тэгээд чи хамгийн сүүлд нэр гарна. Тийм болохоор чи ямар ч үед юм гой байх хэвээр гэж манай авч чинь зөвхөн тэмцээн дээр ч гэлтгүүдээ амьдралын идэж уух, суух маш зүгтэлтэй бүх юм ингэ заадаг байлаа шүү дээ. Тэгээд багштайгаа бол 3 тэмцээндээ яваад Оросын тэмцээнд явсан. Эцсийн тэмцээнд явсан, Францын тэмцээнд явсан. Монте-Карлогийн тэмцээнд бэлтэж жагаад манай хосын нуруу өвдөөд тэгээ ерөнхийдөө бидний тэмцээний одоо юу гэдэг лээ одоо карьер өндөрсөн гэдэг юм аа. Тэгээ ямар ч байсан багштайгаа яваад багшигаа онцолгоогүй байх гэж найддаг. Тэгтээ багшаасаа маш их юм суралцсан. Олон улсын тэмцээнд яваад тэнд ямар номерууд ямар чансаа чадaltaй байдаг вэ гэдгийг нүдэрэ харж өстой эрүүн мултран те өөр орны тайз тэр гэрэл хөгжим хувцас тэгээд нэг жүжигчний ард хідэн одоо олон тоглогч байгаа вэ. Тэгээ бүх юмыг ингээд судлаад хараад ингээд нүдэр үзэхэд сүрдмээр байсан боловч өөрөө яж захтан жоохон өөртөө мангаар ихтгэлтэй гэж хэлээд шүү дээ. Түрүүн би агаарч чинь цагирагч эргүүлж ингээд солиороод байгаа юм чинь манай Монгол манай Монголын нууралтыг гүцэхгүй юм байна гэдэг нэг юм өөртөө нэг жоохон тэлтэй юм бардан баггүй би жоохон нэг тийм би. Яг тэрэндээ тэгээ дээрэс нь багшийн зөв зааж өгснөөр Монгол улсынхаа нэрийг ямар ч байсан шавхаатай утгаж байгаагүй л авчирдаг байлаа. Тэгээд тийм багштайгаа хата 3 зэрэглэлийн тэмцээн дараа нь нөгөө багшийн баахан охтууд нийлээ 900 хосороо ухааны тэмцээн дахиж яваад хүрэл медаль ингээд олон улсын зэрэглэлийн тэмцээний 4 шагналтай. Нарны циркт анх яаж нарны циркт анх 2013 онд нөгөө Зүмнэг гэдэг рекорд байгаа шүү дээ. Тэрийг 55 секунд юуна гэд Англид амьдардаг нуграач бүсгүй байсан. Тогтоосон байсныг нь би 20 минут 35 секундтай олгож тогтоогоод бүртгээд ингээд авчиж байгаа шүү дээ Guinness. This makes an average of 2 minutes 34 seconds and 44 milliseconds. Well done, Tata. Thank you. Тэгээ байжсэн чинь манайх ингээд Туркт хоёрхан ер нь 2 юм уу 3 телевизийн шоутай байсан тэр үед одоо Guinness. Тэгээд Туркт салбартах одоо Guinness-ийн телевизийн шоунд таныг үрж ийна та өөрийнхөө рекордыг дахиж эвдэж чадахгүй гэхэд нь би нэг тийм дуртайч байгаагүй, дургуйч байгаагүй. За яг ороод үзье. Тэгээ ороод 4 минут 35 болгож 2 дахь рекордод тогтоосон.
Тэгээд одоо хүртэл тэр рекорд маань нэгддэг. Одоо нийт хэдэн жил болж байгаа? 13 он гэхээр 12 жил болж байгаа. Тэр рекорд маань нөгөө нэг цацагдаад телевизээр цацагдаад тэгээд тэрийг нарны цирк болж хараад ерөөхдөө надад төвшөөд фэйсбүүкээр санал тавиад өө шоу гэдэг шүү дээ нуустай. Тэгээд Zumanity гэдэг нэмэх 18 секси шоу хундган дотор ингээд булгаад нуурдаг. Тим шоунд хоёр санал тавихаар нь би багасаа ягаад чи юм тэр нөгөө нэг хундахтай номерыг хийж үзмээр санагдаадсан байхгүй юу? Амар хүсдэг байсан гэх юм. Тэгээ яг уу яг миний дээр хүсчихсэн номер энэ санал ирэхээр юм биш бод окей гэж зөвшөөрөөд тэгээд аудишнд ороод ерөнхийдөө сонгогдоод 6 охиноос сонгогдоод гэрэн дээр гар хэсэг зураад нарны цирк шоунд 2014 оны 11 сард анх ирж 8 сарын гэрээтэй фотографч юм маань яг жирэмсний үеийг coverлаад өгөөч гэдэг temporary жүжигчнэр ирж ирсэн. Тэгээд тэрнээс цаашаа ерөнхийдөө ингээд сунгаадаад яг нөгөө нугарлалтынхан чинь эд үржлийн үе дээр нь ирчихгүй юу? Яг гуруулаа нугардаг одоо баггүй тэр хоёулаа номер дээр гардаг ч гэсэн нэгэн запаасанд яваад ингээд гуруулаа хоёр тийм backup тийм тойроод ингээд тоглолцдог. Яг гоо суурин шоуч 10 тоглолт. Тэгээ 10 тоглолт яг 2 жүжигч хойлохна хийхээр их чанга байдаг болохоор 3 жүжигчэнд 10 тоглолтоо байгаа тоглолцдог байсан. Тэгээд тэр 3 маань гуруулаа нэгэн бэртэлтэй нэг нь жирэмсэндээ ганцаараа үлдсэн байсан. Үлцээ өгч гихч маань. Тэгээд би ирээд ерөнхийдөө дөрөвдөг жүжигчнэр орж тоглоод 8 жил тасралтгүй ажилласан. 13 онд ерөнхийдөө миний карьерийн хамгийн оргил үе гэх юм уу да. Одоо генесийн амжилт гаргаад тэр телевизийн шоунд орсноос хойш ер нь бол маш их танигдаж эхэлсэн Монголдод өдөөгийн гадаадад аягүй их танигдаж эхэлсэн. Тэгээ дээрэс нь Аз зэрэглэлийн тэмцээний жүжигчин гэдэг чинь өөрөө бас энгийн жүжигчнээс өөр үн ханштай. Тэгээд өөрөө тэрийг өмнөлж чадаад явах юм бол маш одоо авууштай надад санагдсан. Тэр жоохон байхдаа бол арилжааны хулмаар байна гэж ингээл хэлдэг байсан бол дараа нь томроод багшийнхаа ерөнхийдөө юу хүсч төрөөд байсныг нь бол одоо ойлгосон л тоо. Тэгээд багшийн маань түмэн зүн байжээ. Баярлаа багштаа гэж хэлмээр байгаа. Тийм. Насны үед 13, 14 бол аль хэдийн тэмцээний нас нь ерөнхийдөө хөгшрөх тийм үеийг холцсон байдаг. Тэрнээс хойш те 15, 16-аас эхлээд нөгөө арилжааны номерт нас биеийн төрсөн гэдэг утгаараа явдаг байсан болохоор бид нэрийг багаас нь бага хахад тэмцээнд нь явуулаад хамаг карьерийн одоо те тэмцээний дуусгачаа дараа нь одоо арилжааны номерт явуулж одоо бид нэрийг ингээд орлого мөнгө одоо өөртөө давхар бас хувь аавн, цирк бас хувь аавн, те эйженсийн хувь аавн, багшны хувь аавн юм байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр нугралтынхны наслалтын хувьд бол бид нар бол 13, 14 бол ерөнхийдөө 20, 21, 23-тай залуучууд шиг задуу хүүхнүүд шиг л болж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм байсарч байгаа. Уул нь бол яг мэрэгжлийн мэдрэмжтэй хүмүүс тэрийг ойлгоод ойлгохгүй бол жоохоо хүн бэжээж гэдэг бас нэг тийм хандлагаар хандаад идэв. Ер нь бол яг жоохноосоо бид нар чинь бэлтгэл тэмцээн уралдаан, тайз, дэлгэц тэг бүх юмлөө ингээд ерөнхийдөө ямар ч үед уусч орж тоглох чадвартай байгаа. Нугралтын өөрийн тэр нөгөө нэг давуу тал байна л да. Өөрөө айгүйх бага цай эзэлдэг. Брат хэрэгслийн баг байна. Тэнгууд одоо ингээд бид нэр багаасаа ингээд явчихаар ерөнхийдөө одоо би чинь тэтгэврийн насндаа л хэдийн гарцсан юм баггүй. Ер нь бол Монголд бол нөгөө урлагийн байгууллагт 25 жил тасралтгүй ажиллуулалт тэтгэврт гарна гэд даацсан байдаг. Яг бид нөгөө нэг багаасаа олон бэлтгэл сургууль гадаад уралдаан тэмцээнд яваад татраа төлсөн боловч цирк хөвчлөгдснөөс үүдэлтэй татвар төлсөн дээр баримт бичиг юу ч байхгүй алга болсноос үүдэлтэй одоо ингээд циркийн урлагийн хүмүүс ер нь тэтгэврт гарах нь битгий хэл очиод нэг ганц зээлэр чаneлийн цүгч авах боломжгүй болчиход шүү. Тийм байлаа. Тэгээд Аз зэрэглэлийн тэмцээний жүжигчид өөрөө өөр байдаг, үнэлгээ өөр байдаг цааштай. Тэгээ ер нь бол хүмүүс мэдээд авахд илүүдгүй. Зүгээр жүжигчдийг мянгаар одоо жишээ шүү. Мянгаар үнэлдэг бол дорож 1500 мөн 1500-аас дээш 2000 лоо ч юм уу те үнэлэх жишээний тэр хэмжээгээрээ өөрийнх нь тэр те үзэгчид тавьж байгаа номер тэр хэмжээгээрээ бусд жүжигчтэй бодвол одоо чанар чансаа
техник сайтай байдаг. Тийм. Тэгээд ямар ч гэсэн миний хувьд 2013 он бод зүгээр өстө бүүн болсон он байсан. Тийм. Тэгээд 2010 онд анх соёлын тэргүүний ажилтан гэдэг шал тэмдэг авчихсан бол 2013 онд яг генесийн амжилтыг тогтоогоод Монголд ирээд Монгол улсын ерөнхий жигчдийн зарилгаар Галтан газар одон оршин мөжилдэ. Тэр үед бүр ингээл хүмүүс амар тэ хөөх гэл ингэжсэн. Циркэн бүр вау гэж тэгжсэн. Яагаад тэгэхээр залуугаараа тэ Алтан газар одон авч исэн бэ. Тэгээд одоогоос 12 жилийн өмнө аахгүй юу? Ер нь бол. Тэгээд тэрний дараа тасралтгүй гэрээнүүд айгүй их орж ирж исэн. Монголд ирээл 4 оноо 3 оноо сэглэл шоод жагаал буцдаг байлаа шүү дээ. Гэртээ ордгоо ч байх шиг. Жинхэнэ гоё үе маань байсан. Тэгээд cruise ship тэ усан онгоц 5 оттой явдаг явуулан усан онгоц гэж ярьдаг монголчууд. Тийм 5 от усан онгоцон дээр нуурдаг байлаа. Та бидний хэлдгээр нөгөө Titanic киноны усан онгоц. Titanic усан онгоцонд амрангаа нуурдаг байлаа. Тийм тэгээд дараа нь нарны циркэд ирсэн. Гэхдээ яг нарны циркэд бол анх удаага шалгалт өгөөд орж байгаа юм биш. Би 3 удаа шалгалт өгөөд тэгээд ерөнхийдөө 3 шөнөнд тэмцээд маш өндөр босготой ажил, маш өрсөлдөөнтэй. Аз зэргийн тэмцээнээс илүү чадал чансаа бүх юм чинь шавхаж авдаг. Бүх талаас нь дуулуулж үзнэ, өөлүүлж үзнэ, бүжиглүүлнэ. Галзуу юм шиг байж үзнэ. Тэрийг бол чадаад, тэрийг бол жүжиглэхгүй чадаад байгаа галзууных нэмийг. Өөрөө жоохон нэг час хийсэн юм шиг болчихсон. Чи одоо ерөнхийдөө энэ улсууд циркийн дундаа бол ер нь галзуу цацрал гэж очтой. Тийм галзуу цацрал шар гэдэг очтой. Тэгээд ер нь бол тийм байлаа. Тэгээд нарны циркт гэрээ хийгээд ирснээс хойш одоо энэ байгууллагын уран бүтээл, энэ байгууллагын өмч гэж явдаг. Бид нэр хаа хамаагүй туртай үедээ гадагшаа явж туртай үедээ тоглолт хийж болохгүй. Энэ хүмүүсийн яг зааж өгсөн нүүрний будаг, яг зааж өгсөн нүүрний одоо тэр нүүрний будаг хувцс, үс засалт, хумс тэр байтгаа тэгээ би энэ дээр хүртэл шивэсийг зөвшөөрөхгүй үсний тайралтыг хитрхи богино тайруулахгүй байлгаж болохгүй тэгээ бүх юм яг яаж тэдний хүснээр байна яг тийм л байх хэвээр өөр циркэд харьяалагдах ёсгүй өөр телевизийн шоунд орох ёсгүй бүх юм энэ хүмүүсийн яг л гэрээ хийгдснээр байдаг. Тэр хэрээрээ ч тэр маш их өндөр шалгууртай ажил, маш их төвчээртэй ажил. 10 шоу 7 хоногт хийнэ гэдэг. Бэрхлэмдэлгүй хийнэ гэдэг бол маш их төвчээр шаардна. Mentally, physically тэгээд жин нэмэхгүй байх шаардлагатай, байнгын гоё байх шаардлагатай, үндсэн арьс тэр байтгаа жоохон хариун байхыг үзэхгүй. Тэгээд яг хуу тэр утгаараач тэр мэдээж пледийнх нь үн өндөр. Тэгээд хүмүүс мөнгө төлөөд ороод ирэхэд нэг мантан бод шиг юм цавцгаан юм бандганаг үгээд ивэл надад ч муухай танд ч муухай харагдана. Тэгэхээр тэр утгаараа залуу өндөртэй. Залуу өндөртэйгөө дагаад гэрээний маш хатуу нөхцлөөр ажилладаг байсан. Тэрнгээрээ чи одоо ингээд бас их маш олон зүйлийг сурч мэдэж одоо ойлгож авч байна. Секси шоу гэсэн. Тэгээд энэ хаана гэдэг шоу вэ? Энэ Лас Вегасын суурин манай үе одоо бид нар намайг анх хийж байгаа 78 шоутай байсан. Манай шоу Лас Вегасын суурин шоу. 17 жил тасралтгүй үйл ажиллагаа хийж агаад тэгээд сая ковид үеэр хаагдсан. Хүмүүс бас мэдхгүй байх. Генсийн амжилт тогтоосон байна. Яг тэр сайхан амжилтыг тогтоогоод байж хат юу бодож зогсож юу? Яг тэгэхэд нөгөө ганцаараа би байсан. Гэрээсээ юм уу эсвэл намайг дагаад ирсэн хүн байгаагүй. Ганц орчуулагч гэ ариунагч манай Анжи гээд одоо уран бүтээлийн одоо эйженси их юм охин ариуна гэдэг ихч надад орчуулагчаар та нарт бидний миний бичлэгийг үзүүлнэ ингээд юутай байгаа чихвчтэй байгаа. Тэгээд ариунагч минь бүх юмыг орчуулад миний арт талыг даагаад ингээд тэг яг би угаасаа рекорд эвдэн идэгтэй хангалттай батайсан. Яг эвдээ дуусны дараа тэр нөгөө 4 минутад тулгаж байгаа шүү дээ. Өөрийнхөө төвчээрийг тулгаад яг босоод ирэхэд бол тэгэл бас
чангал хэлэлтэй ингээл энэ одоо чэйжний яс маань ингээ байдгаараа дэлгэлцсэн тийм энэ ч удаан бас ингээ барихаар энэ тэнд ингээд одоо шүрмэс одоо нэр барагдах мэдээ барамтлалын хөл мэдээг болсон чэйж нэлийн өвчлөлттэй одоо ирүү ингээд зуулттай тий тэгээд ингээд хамгийн их ачаал авч байгаа хүзүү чилэлттэй нэг хэмжээнд ингээ орч нилээ ингэж байж байгаа одоо нөгөө талтаа ингээд ингийн байх гэж бодсон шүү дээ тий Тэнгуут чи нэг ингээд талаас амар олон хүмүүс талаас амар олон шүүгч дээрээс нь үзэгчтэй тэгээ дээрээс нь нөгөө телевизийн маш олон камерууд тэнгуут нөгөө нэг багшигаа зааж өгснээр бүхэл цаг үед гоё байгаараа Монгол улсын нэр гарна тэгээ багшигаа айгүй их бодсон давхар аавгаа айгүй их бодсон наа чи өөрөө дэлхийн номер 1 байх хэвээр чи номер 1 нураач байгаарай номер 1 байх хэвээр гэдэг юм баггүй тэгээ аавгаа айгүй их бодсон аавгаа хэрвээ байсан бол намайг хараад бахарх байсан баг та. Мэдээж дээрээс хараад бахарх. Дээрээс аав багш хоёр маань харж байгаа бах та гэдэг. Би тэр утгаараас айгүй их нөгөө нэг юм эмоцтой хүн бол би биш. Гэхдээ яг тэрийг ингээд генесийн амжилт эвдснээр бахархаад босч ирээд юу ч одоо надаас ингээд та одоо ингэж генесийн амжилт эвдснээр юу батлах гэсэн юм бэ ч гэлээ нэг тиймэрхүү юм асуусан баха. Би Монголын одоо нууралт номер 1 Монголын цус номер 1-тэй Монгол хүн өөрөө номер 1 Монгол хүн энэ давтагдчихгүй гэдэг тийм одоо баталж харуулдаг тэрийг баталж харуул тийм зүйлийг Монгол эмэгтэй хүн ямар их төсөөлтөж ирдэг Монгол цус гэдэг ямар их агуу вэ тиймэрхүү тийм л юм хариулсан би санаж байна. Тэгээд багштай баярлаа гэрийнхандаа баярлаа хаавдаа баярлаа гэд хэлсэн маш сайн сандаг. Тэгээд ямар ч байсан яа аавынхаа нэрийг гаргасан бах Монгол улсынхаа нэрийг гаргасан бах тэрээр хүсдэг тэр хүслийг нь хичнээн байхад нь хийгээгүйч байхгүй нь хийж бас ингээд хүслийг биелүүлсэн бах мэдээж миний хүсэл манай гэр бүлийн хүсэл тэгээд ерөнхийдөө юм давхцсан тэгэл ерөнхийдөө бол тэгэл их гоёор дуусгахыг хичээгээл их сайхнаар баярлаа гэж дууссан байдаг. Багшийнхаа үгээр тийм баярлаа гэж тэгээд дуусна. Бүх хүмүүс яг тэр хилээд ингээд яхад намайг ингээд яг нөгөө өөрийнхөө рекордыг давхад бүгд босоо зогссон байхгүй ингээд зогсоод сэлтгөө ингээд алга ташаадсэн 4 минут 35 дээр яг гараа тавиал босоод ирэхэд бүгд ингээд алга зарим нь тэнд өөлж байгаа жишээ нь тий. Их жоохон тайз ойрхон мөртлөө айгүй жоохон тайз тэгээ нэг 100 гараад хүн байсан юм уу? Нөгөө чинь дандаа төркөж өөрөө их огшуу цустай хүмүүс байлаа шүү дээ. Ингээл бас Монгол гэл ингээл яг тийж хэлсний дараа ингээл амар ойртоо тэгэл яг нөгөө шүүгч ингээл за та ингээл рекорд хийгээл нэг медаль зүлгээл юу сертификат бариултаал тэгэл би нэг гадар юм Монгол юм хийтэй тийм нөмрцөн бас тэрийг мөрөөлнө. Тэгээд өөрийн нэг 4 минутын нугралтыг үзүүлээч гэхээр бас давхар нугралт үзүүлээл тэгэл явж орсон. Зэрэглэлийн тэмцээнд орсон байна. Генси рекорд ивдсэн байна. Нарны циркэд олон жил ажилласан байна. Энэ их цаг хугацааг туулсны дараа тийм ээ. Одоо юу бодогдож байна? Монголын циркийн төлөө. Анх эхлэхдээ ярьсан шар ус босгож ирсэн цирк минь үгүй болчлоо. Тэр тал дээр одоо бодож санд явдаг зүйл байдгүй. Яг би бол одоо яг нэг бус хүмүүс шиг ингээл одоо хийсвэр одоо циркээ буцааж авнаа ч юм эсвэл одоо буцаага циркийн минь өгнөө ч юм тийм юм бол би боддгоо. Ягаад тэгэхээр би аль болох угаасаа л үнэн циркээ бид нар буцааж авч чадахгүй. Тэр бол одоо бид нар бол баг хамгийн сүүлийн жүжигч юу ярингээсээ. Сайхан байх үе хамгийн сайхан үед нь байсан жүжигчид хичнээн гадаад дотоод яваад одоо тоглолтууд дараа ирээд очиод ингэдэгч байсан. Бид нар бол хамгийн циркийн хотхон одоо жүжигчиж гэж би боддیں۔ Тэгээд хизээч тэр циркийн байгууллагыг бид нар буцааж авч чадахгүй. Бид нар бүр өв хөрөнгөө нийлүүлсэн ч тэр том баян мундаг Монгол улсын алдартай бүх хүний бид нар эзэж дийлэхгүй. Нэг нь улсын хурлд гардаг юм уу? Би дээр хэлээд байгаа шүү дээ. Нөгөө эсвэл манай нэг нугралтын нэг охиноороо туг дахиад давгартайгаа суулгаад
нэр дээр нь шилжүүлж авдагсан ч юу яадагсан ч одоо тийм л багаараа нэг тийм үйл ажиллагаа хийхгүй бол эзээч бид нар авч чадахгүй тий. Тэгээ тэр бол үнэхээр харамсалтай. Тэрийг харах болгоно Монголд очих болгоно тий. Тийшээ орж болохгүй зүгээр гаднаас нь та нарыг яг гаднаас нь харах л зорилго одоо үлдсэн байгаа байхгүй одоо маань тэгээд одоо соёлын яам хичнээн бид нарыг харж үзэж байгаа боловч яг бас ингээд нөгөө хангалттай төр засгаас харж үзэх юм уу л болчиход байна л та. Тэгэхээр одоо энийг бөөнөр одоо бослого зарлах уу сууж байгаа тэмцэх үү. Тэгээд би бол ер нь жоохон нэг алын тэмцээ зодтолтын үстэй ийм жоохон төрлийн хүн баггүй нэг жоохон хар вайбинг гэхгүй. Тэгэхээр одоо үнэхээр харамсалтай. Тэрийгээ дагаад манай залуу жүжигчид болон одоо гарч байгаа уран бүтээлүүд чанар муутай болж байна тий. Тэрийгээ дагаад одоо маш олон циркээр хичээлэх одоо агаарын полиотч хийж болж байна. Миний төрөний хэлээд байгаа цагирагч хийж болж байна, акробатч болж байна тий. Бүх юм одоо тэр амьтан анги байхгүй тий. Амьтантай байхад цирк хичнээн тий хүмүүс хүүхдийн одоо үзэх дуртай нэг төрөл байлаа шүү дээ. Одоо миний үеийн манай одоо найзуудын хүүхдүүд болон миний хүүхдүүд хизээ цирк гэж мэдэхгүй тий. Амьтан гэж мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ утгаараа энийг циркийн одоо урлагийн нэг төрлийг Монгол ингээд тэр чигээрээ сүрүүлж байгаа байхгүй. Энийг яаж авч явах вэ гэхэд нугалт одоо сүрхгүүлтэй яагаад тэгэхээр өөрөө их жижиг зайг одоо өндөр таацл одоо хэрэглэмхээс жижиг зайд бид нэр уран бүтээл хийж наа. Бусад акробат бол агаарын полиот даав ирмэн одоо ус одоо юу гэдгийг агаарын номерууд маань одоо ингээд устдаад үгүй бол би хамгийн сүлд агаарын үрийн цолмог хийдэг юм бэ. Хэдэн номер хийдгээр юм бэ. Үрийн цолмог амар олон тэгээ 6 7 дугаар үеийн яваал тэрийг үзэл би одоо хэдэж Монголын полиотыг харсангүй. Акробатын одоо үзүүлбэрүүдийн тэнд хөрх юм тэгэл бас үлгэн салган яваал бэлтгэлээ те энэ тэнд гууч хийгээл сургуулийн заалч ашиглаж авах шиг байна. Спорт заалч ашиглаж авах шиг байна. Элийн тэнд гуйлга гугаал яваад багш. Тэгээ золоо ахын хоёр золоо ахын говьт золоо ахын те одоо студийг ашиглаж юм. Ингээд бодохоор яг одоохондоо үлгэн салган яваад байгаа боловч одоо ингээл 7 хоног болгоно л нэг хүн одоо тэнгэр дэвшлээ тэр багш маань энэ тэр маань сайн амтны тий сургагч ах маань аюу акробат додрын ах маань ингээд яг залуу жүжигчд бэлдэх хүмүүс маань ингээд тэнгэрийн орнолгоо яваад хахаар бид нэр одоо бас хүмүүс бэлдэх хэмжээний тий хүмүүс мөн үү бас заах арга гэдэг чинь бас тийм амар easy ажил биш байхгүй. Тэгэхээр маш мундаг багш нарын байгаа дээр болон цирктэй болж аваад буцаад ийм сайхан жижигхэн ч хамаагүй нэг юмтай болоод авчвал бид нөр өөрсдөө тэндээ бэлтгэлээгээд уран бүтээлээгээд усаас гоохгүй амьдрчна бие зааж одоо үндээд уур хүрддэг бүрхийн сэдвэр. Юунаас номын сайд чинь ярилцлагыг харахад тэр төсөв мөсөв дээр бол цирк гэсэн нэг ч үсэг байхгүй байлээ л дээ. Спорт, аялал жуулчлал тэр талдаа баах юмнууд битсэн байлээ. Тэгээд тэгээ яг манай циркийн өөрийн урлаг болохоор гадагшаага ерөнхийдөө жоохон чиглэсэн тийм байдаг болохоор жоохон циркийг тоодгон болоо даа л гэж би бодоод байгаа шүү. Тэгээд дээрээс нь манай циркийн ч өөрсдөө нөгөө нэг бас их хэмсэг даруухан бөлгөөхөн хүмүүс идэг болохоор нэг тэгж дуграал ингээд хорилчрлаад байдг юм болов. Энийг гадаад явсан хэдэн $, евро болсон хэдэн юм юугаараа дутдгийг өссөн нохооцгоо гэл. Би Twitter дээр ч жирэгдэг. Facebook дээр ч заримдаа хатуу хилжлээдэг тэнгууд хүмүүс дурандаа гадаад явчаад юу улсаас мөнгө юм нэхэд байгаа юм бэ гэдэг. Яг бид нарыг ингээ мөнгө олж байгаа гэдэг боловч тэр олсон $-ын евроч Монголда эргэлдээд байгаа штэ олгоочудаа. Тэрийг мэдгүй байгаа хүмүүс очидлаа. Олсон мөнгөө Монголда эргэлдүүлж штэ. Монголоос одоо ганц одоо тийм урлагийн байгууллагаас ганц циркийн ажлаараа Монголоос нэрийг гаргаж байгаа хүмүүс чинь одоо манай циркийн юм байгаа штэ. Танаа дээр хошин шогийнхан бүхийнхэн гадаа гараад юу хийж ийн алцаач ихтэй тасарч унаад
энэ тэнд Монгол улсын арайчуу гайгүй өргөсөн нэр хүндийг энэ тэнд ингээл шалаар утгаж байгаад манай циркийнхэн тайзан дээр тий үйлдэлээрээ ажиллаараа бид нэр наанд жил англи хэлтэй пожалуйста орос хэлтэй цаашлаа испани итали янз янзын тий хэл байна. Тэгээд одоо бид нар л одоо яг дээр үеэсээ өдийг хүртэл бид нар яг л ямар ч хашиж хазаахгүйгээр бид нар гадагшаа гараад ажиллаа хийгээд ямар ч хэл ам тагуулахгүйгээр буцаад ингээд Монгол улсынхаа нэрийг гаргаад буцаж орж ирдэг зүгээр ч гуян валюта аваад орж ирж байна. Тэгээд тэр утгаараа бас бид нарыг зөв талаас нь харж үзээсэй гэж бас тэг үзэж байгаа хүмүүстэй хэлмээр санагддаг шүү дээ. Одоо спортоос ингээл А зэрэглэлийн тэмцээнд ороод ирлэхэд улсаас насаар нь цалинжуулдаг байх жишээний. Тэгвэл одоо улсын аварга болоход энэ ганцхан бүхийнхэнтэй хүмүүс алцаад байдаг юм биш. Хүмүүс яриа болгон дээр төлөөлөл авч яриад байгаа. Би одоо салийн яамны сайдыг ингээд гахаад байдаг байхгүй юу? Гадны инфлюенсер авчирснаа ингээд Монголыг сурталчилж байгаа нэрийг бид нар өөрсдөө бас аягүй сурталчилгаа хийдэг. Одоо билээхэн циркийн үзүүлбэр тэ байгаа штэ. Тэрэндээ ингээд олигтойгоо мөнгө хаяад тэ санхүүтэй болгоод байртай л болгоод өгчлөө. Бид нэр бандарч төсөг авахыг хийгээгүй штэ. Халан партай байртай болгоод өгч. Бид нэр өөрсдөө учраа болоод тэндээ өгчлөхгүй шиг бэлтгэлээ хийгээд гадагшаа гараад Монгол улсын чинь нэрийг хангалттай тэ өргөөд ингээд явчих штэ. Одоо ч гэсэн өргөөд явсаар л байгаа. Явсаар л байгаа. Тэгээд агааж тэр юм уу тэгэл ер нь жоохон хэцүү л хэлж штэ. Ер нь Монгол улсын циркийн ирээдүй гэдэг чангата хэцүү сайхан болох бах. Тэгээд энэ сэдвлөө орсон дээр ер нь соёл урлаг гэдэг энэ яамам ярьсан дээр чи энэ шагнал урамшууллын талаар юу гэж боддог вэ? Одоо жишээлбэл амжилт гаргаад ингээд нэлээ хөгшөрсөн болоод баг өнөө маргаашаа хүлээж агаад тэр үед нь шагнах хэрэгтэй байдаг юм уу? Шагналаа авах хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл яг үнэхээр хөлсөө урсгаад, цусаа урсгаад тийм ээ? Бэртэж гинтээд амиа золиослоод ингээд амжилт гаргаад бүтээцсэн дээр нь тэр хүнийг шагнах байдаг юм уу? Энэ хоёр талын үнцэг дээр ямар үзэл бодолтой байдаг вэ? Чиний байр суурь. Яг миний байр суурь ингэж боддог. Дээр үеэс уламжлагдаж ирээд ерөөсөө одоо нөгөө Орсон багш, Цэндэ багш, одоо Мажигсрын багш эдгээр чинь 17, 18 таа яг идэд яг нугралтын үедээ бол тэр өдөр чинь л одоо тэдний үеийнхэн ч л их нөгөө нэг гавьяа жүжигчин төрийн шагналт мангал гэдэг ингээд төрдөө үнэлүүлээд байгаа шүү дээ. Тэрнээс хойш тасарсан шүү. Тасарч аваад одоо гарч ирж байгаа. Тэнгууд яг тэр нөгөө тасарсан үеийн хүмүүс хангалттай одоо хөгшин болсон уран бүтээлчд байгаа шүү дээ. Тэгээ багшийн зарим нь одоо бүр тэтгэврт гарсан уран бүтээлчд байгаа. Тэнгууд яг тэр үеэсээ ингээд нөгөө нэг шагнал урамшуулалт тэрийг тодорхойлоогоо болохоор одоо хийж бүтээж байгаа уран бүтээлчд болон эд одоо карьертэй яваа байгаа жүжигчдийг дараад байгаа юм болов уу гэж би хардаг. Яагаад тэгэхээр чи болоогүй тэр ихч чи аваагүй болохоор тэнгууд одоо жишээ тэр хүн аваагүй төлөө би энэ тохирох ёстой гэдэг ч юм уу тий мундаг одоо хийж бүтээж байгаа мундаг жүжигчд байгаа штэ одоо энэ тэнгууд миний бодлоор л яг эд хийж бүтээгээд эд гал залуу үед нь урамшуулад одоо энэ зэрдгэн чинь урамшуулал нь бол тий цаашдаа мундаг байгаарэ өвшөө хийхээр тэр чамайг үнэлж ийна тий гэдэг юм болов гэж би бодоод байгаа. Тэнгууд одоо миний анзаарж байгаа жоохон хөгшин хүний шагнал болсон юм шиг санагдчих. Дандаа л хөгшчүүлэн авдаг тий циркийн одоо урлагт намайг айл дээр алтан гац тодорхойлогдож байхад давхар намуунах лавга хоёр гавьяд тодорхойлогдчихсэн. Тэгээд би алтан гац тодорхойлогдчихсэн байхгүй юу. Тэгээд тодорхойлогдчихсэн юм бэлээ. Тэгээд би яг нөгөө нэг шагналаа яг тэр үед нь ирж авч чадаагүй гадаадд байсан болоод дараа нь ирж аваад тэр журналыг салийн яамны сайд өөрөө надад гардуулж өгтөө улан циркээс ийм хүмүүс тодорхойлогдсон. Тэгээд алтан гац чийл авлаа. Ягаад тэгэхээр ялчгүй чиний те байгаа одоо энэ үнэлж байгаа тэр одоо байгаа тэр хийж бүтээсний чинь үнэлээд бид ингээ өгж байгаамаа гэд хэлж ирсэн. Тэгээд тэгэхэд бол надад үнэхээр гоё хийсэн л та яа. Тэгэхээр яг л ялчгүй ингээ
хийж бүчиж байгаа хүнд нөгөө талаас харах нөгөө хоёр маань хичнээн генесийн амжилт хийгээгүй ч гэсэн тэндээ бол рекорд эвдсэн байхгүй юу гэдэг намайг хийдсэн ч юм уу тий лавга хийж бүтээсэн ч юм уу тэгэнгүүт яагаад манай үе юм уу манай үеэс доош ч юм уу тийш хин ч тийм мундаг одоо нуураач байна мундаг акробат ч юм байна мундаг жүжигч юм байна яагаад яг ингэ зорилгоо яг ордог шүүхтөрээр нь ороод тий ингээ яваад хавдгууг юм би л одоо ойлгож байгаа нь энэ бол хөвшин хүний шагнал юм байна л гэж бодсон. Хасан болоогүй. Тэгмээд бид нэр одоо ингээд 40 хүрж байгаа байхгүй юу? Ер нь бидний үе одоо манай дээшээ 40 гараа явчлаа шүү дээ. Тэгмээд одоо тэр дээр үеэс өвдөөгүй шагналыг одоо одгож эхлэнгууд бид нэр тасал ингээд нэг 50 60 хүрэхтэй авах ч юм уу. Тийм байт юм болов гэж би бодсон шүү дээ. Тэгээд энийг яг ямар холбоон тодорхойлоод яг ямар шалгуураар гараад байдгийг тий үнэхээр А зэрэглэлийн хэмжээнд ороод эсвэл алтан гацыг авсан, цалиндрууны авсан, тэдэн жилийн өмнө авсан тэр чинь бас нэг заагтай хэмжээ хязгаартай байгаа шүү дээ. Эсвэл циркэд ганц ч удаа тоглолт хийж байгаагүй хүн авах хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл хизээч харагдж байгаагүй тий тэр ихч чинь тэдээ донд циркт ажиллаж исэн маа энэ ихч ч өгчөө яагаад тэгэхээр олон жил одоо циркийн урлагт ажиллалаа шүү дээ. Олон жил ажилласнаар нь мөх юм уу? Эсвэл тэмцээн уралдаанд орсноор мөх юм уу? Яах юм гэдэг нь тодорхой бос. Хэрвээ тодорхойлж байгаа бол олон нийтэд одоо ингээд тавиад олон нийтийн одоо тий санал асуулгаар өвөл нэр хүндтэй болов гэж би боддیں۔ Одоо тодорхойлж байгаа холбоонч тэр тодорхойлуулж байгаа хүнэнч тэр. Гэхдээ дараа нь ингээд тий энэ хүн чинь яагаад авсан яагаад гэсэн тий би ч гэсэн гэх хүмүүс зөндөө баг шүү. Тий. Тэгэхээр нэг шугамд нэг яг тэр чанар урамшууллаа нүдэ болоод эдний болоод өсөл гэж бодчихдөг. Тэр чиний хувьд жишээ нь тий ингээд бас ингээд нааны циркэд тоглолоо. Яг л ер нь ялгаагүй шүү дээ. Чивтэр нааны циркийн жүжигчд байлаа. Олон улсын тэмцээнд цуг тоглолтоор явж илаа. Давхар чи тий хэд ч эргэлдэг байлаа да тий. Ингээл эргэлттэй хэд өсөрчдөг. Яасан ийс ингээл рекордууд ч гэсэн чамд байх шүү дээ. Тэгээд одоо энэ рекордыг дахиад эвдэх гэхэд бид нар аль хэдийн одоо ингээд хийдэг цаг үедээ ингээд хідээч насан туршдаа бид нар энэ амьдрахгүй байхгүй бид нар залуу үед залгамж халаагаа өгөх хэрэгтэй. Тэгэнгүүт та нар болоогүй мангарацсан та нарт их болоогүй. Тэгвэл миний насан дээр та юу хийж исэн бэ гэдэг асуултыг явцгаа тавьмаар байдаг. Дээр нэг циркийн урлагийн нэг өндөр албан тушаалтанд намайг тэгжсэн чи гадааддаа танигдчихсэн бол байж болно. Монголдоо чи танигдж байгаагүй шүү гэхээр миний дуруу хүрээд байгаа. Их чи нөгөө нэг онгороо зам хөдлөөд уучлаарай Google дээр өөрөө чи нэрийг бичээ хайхад мэдэхгүй юм байна. Миний нэрийг бичээ хайхад ямар юм гарч ийн Google байтагаа Wikipedia тий дээр нэг чи бичээдээ YouTube дээр бичээ Facebook дээр бичээ хамгийн түрүүнд гарна. Sorry гэвэр ингэмэр санагдмаар байхгүй. Тэнгууд ингээд тий залуу байснараа чи надаас дэш гарахгүй шүү гэж. Тэгвэл миний үед юу хийж исэн та? Засар л одоо нугралтын холбоо гэж байгаа юм сте. Нугралтын холбооноос одоо нугралтынхан тодорхойлогддөг юм уу? Эсвэл циркийн холбооноос би бас одоо сайн мэдэхгүй байна. Нугралтын холбооноос биш циркийн холбооноос л юм шиг байна. Тэнгууд одоо манай циркийн холбоо маань 33-34-д холбоотой. Тэгэхээр аль холбоо нь тий циркийн мэрэгжлийн урлагийн холбоо гэж байна. Циркийн нэгдсэн холбоо, циркийн холбоо, нугралтын холбоо, тий хараа Монголын нугралтын нэгдсэн холбооч гэж байна. Мэргэжлийн нугралтын холбооч гэж байна. Нөгөө толгой болгондоо холбоотой. Тэнгууд одоо юу гэдэм бэ? Аль холбоо тодорхойлтын. Хэнийг тодорхойлоод байгаа? Хэн тодорхойлоод байгаа юм цаашаа? Хэдэн үнийг үйлчлэгэндээ яаж тодорхойлоод байгаа гэдэг ч юм уу те. Тим юм бол сайн мэдгүй. Ямар ч байсан тэгээд чанар урамшууллын тал дээр юм байна. Миний хувьд бол тийм. Яг бидрийг хичнээн баг залуу нас залуу гэж байгаа боловч одоо 40 хүрч байгаа. Одоо ингэж аль болох одоо багшлах тал руугаа ингээ орж байгаа байхгүй би ер нь бол жоохон багшлах өөр хөвгттэй болж байгаа болохоор одоо ээж нь залуудаа ийм бүтээж ийм бүтээсэн шүү дээ. Нэр төртэй бахархалтайгаар зодгой талхыг хүсдэг. Тэгээд өөр хөвгттэй болоод ирэхээр илүү одоо ингээд нөгөө хүүхдэд чиглэсэн одоо тэхийн тулд одоо experience илүү ингээд төгдөөнд одоо нэг ингээд жүжигчин байхаа болоод илүү ингээд багш
илүү одоо хөгшиж эхэлж штэ. Тэнгууд одоо бид нэрийг аль болох хөгшин гэдэг үг биш залуу гэдэг нүдээр битгий хараарэ. Тэгээ бид нэр хичнээн та нарын нүдэн залуу харж байгаа бол цаг үедээ хийсэн бүтээсэн юмдаа хийсэн бүтээсэн уран бүтээлтэй цаг үедээ хийсэн зорьсон ажил төрлүүдээ бүгдийг хийсэн. Тэгээд одоо ерөнхийдөө бол яг л та нартай адилхан хүн, яг л та нартай адилхан циркийн жүжигчид шүү. Ахмад залуу үедээ хэлэхэд тэр утгаараа ч гэсэн бид нар бас залуу үеигээ илүү хүлээцтэй, илүү бидний үеийн ч гэсэн даваад гарна те. Илүү хүлээцтэй, илүү ахын тийм байлаа, хчин тийм байлаа гэдэг утгаар биш. Ерөнхийдөө заа зөвлөх бол асуух үедээ бид нар ч гэсэн асуух те. Янд одоо бол тийм циркийн юм диктатуртай үе байха болчлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол аль үеэд сонсоод аль үеэ уян хатан байгаа аль үедээ одоо мэдрэмжтэй байгаасаа л гэж би хүсэж байна. Залуу үедээ төршлгөөс хуваалцаач одоо. Ямар ч байсан би амар жоох махтай ингээл те хурдан циркийн жүжигчин болоод тайзан дээр гараад ингээ мөнгө олоод гоё машинтаа болоод байртаа болоод гэж боддог байсан. Яг үе нь бол зөв тэр үеэл гачигдaltaй үе байсан. Гэтэ тэрнээсээ хазаагаад ингээд багшийнхаа өгнөөс зүрээд ингээд тампороо явсан бол өнөөдрийн би болохгүй байгаасан. Тэгэхээр багшийнхаа үгийг сайн сонсоорой, ахлагчныхаа үгийг сайн сонсоорой. Ахлагч гээд дарамтлах өөр, заах өөр. Заах арга нь юу вэ? Дарамтлал нь юу гэдэг ялгах салгадаг байгаарэ. Тэрийг чи буцаагаад хэлснээрээ одоо юу гэдэг дарамтлуулах ч юм уу бол хамтлагаас хаснаач гэдэг юм уу. Тийм юм байхгүй баха. Одоо үед тийм байха болсон баха. Тэгэхээр заа зөвлөж байгаа хүмүүсээ маш сайн сонсоорой. Тэгээд маш сайн бэлтгэлээ хийгээрэй. Тэгээд англи хэлээ сайн сураарай. Давхар хичээлд яваарай. Циркийн урлаг өөрөө залуу одоо үеийн урлаг болохоор ийм богино хугацаанд тий амжилтыг маш сайн гаргаад дараа нь юу хийж бүтээх үү, сурах уу гэж яхаар юм хослуулаад яваарай. Одоо онлайнаар сурч болж байна. Тэгээ англи хэлд сурч болж байна. Японы хэл, орос хэл бүгдийг одоо онлайнаар сурч болж байна. Сургууль сурч болж байна. Мастер, доктор, бакалавр бүх юмыг авч болж байна. Би хизээч өөрөө болоорой. Тэгээ одоо дарааталтай гал шиг асаа дуустдаг юм штэ. Тэгээ байгаарэ гэж. Тийм, над чиг байхын цаашаа би чинь ер нь жоохон гэнг талтай. Тэгээ ер нь жоохон нэг тийм юм аль болох нь ингээд жоохон бэлтгэлээс цутчих гад гэдэг тийм хүүхдээсэн баггүй. Тэгээ багшийн ер нь хамгийн чих халууцуулдаг шав хамгийн одоо хэцүү шав нэсэн. Байс хийж байгаа л бэлтгэлийн хувцастай гараад алга болсон байдгийн сар гараад. Эсвэл бол хичээлдээ явдггүй. Тийм хүүхдээсэн. Тэгээд хүүхдээж тий. Ахлаггүй. Тэгэл нэг бол тамхи зууцсан ч тэнд зогсож байгаа шүү. Нэг бол архины шил өвшүүлцэн архилан ууцсан шивж байгаа шиг тийм байлаа. Тэгээд багш маань аргагүй өрхөнд сүулдэ та нар бодоо Монгол улсын төрийн шилд гавьяач жүжигчин хүнээр өглөө хичээлээсээ хичээлд явахтаа хөргүүлээд орой бэлтгэлээ тарахад гэртээ хөргүүлдэг тийм сурагч гэж байх уу? Эний багш Монгол улсын гавьяач жүжигчин төрийн шилд дахиад гавьяач жүжигчин мажиг сурна. Түүний нөхөргээ намхаа гээд акробатын мундаг багш. Одоо хүнжин бүхэл юмыг багшилдаг хүн байлаа. Тэгээд тэр хоёр хүнээр ингээд хичээлдээ хөргүүлж хичээлээсээ авахулж зөөлгүүлдэг байлаа шүү дээ. Тэгээд багштай бол анх тэр үед бол ятаргаатай. Oh my god гэдэг байсан бол одоо багш араас үзэлдэг байсан бол одоо хаана хэдэн хүүхд гаргацсан затарсан ч явж явах юм уу? Хүүхд гаргаад юу генис рекорд хүүхд гаргаагүй энэ тэнд авичин солцсон юм уу? Хэн мэдээ хинж өгдөггүй шүү дээ. Хүн өөрийнхөө төлөөл тэмдэхгүй л бол тэгэл хэцүүлээдээ. Тэгээ бас тэрийгээ дагаад багш нь аягүй зөв зам руу оруулж өгсөн манай багш. Ерөнхийдөө бол багштай баярлалаа, аавда баярлалаа, гэрийнхэндээ баярлалаа, цэргийнхэндээ баярлалаа. Цог найзалж нөхөрлж явсан андууд дам баярлалаа. Зацлаа юу энэ талаас хаваалцаач чи нөгөө тэмцээнд яваад ингээд мөнгө төгрөг олохгүй байх үед чинь ч юм уу магадгүй ар гэрээс
тийм санал тавьж ирсэн одоо цирк байл өөр мэрэгжил ол гэдэг ч юм уу эсвэл ойр хавийн хүрээллээс тиймэрхүү зүйлүүд байж ирсэн үү? Тийм ч одоо юу гэдэг цирк болоорой одоо өөр юм аа хизээш навдаг ч очи амар нэг байх хэвээр өстой хаашаа чарсан чи цирк бити байл гэдэг тийм байсан. Яг уу циркээс жоохон гарах хаших үе үйл яг тийнейжер яг нэг хайр дурлалтай холбогдох те нэг юм хангауд гадуур зугаалж янжуур сорж хэдэн настай байсан? Бор дарсан шумбах уу яа. Тэр гэрэж байсан шиг. Бор дарсанд одоо шунах үед л ер нь жоохон болох тийшээ хандах гад байсан. Тэгээ тэр үед яг багшийн тэр тэ мэдрэмж маш чухал байгаа байхгүй юу. Тэгээ багш л араас чаргуулцалтай эцэг ихтэй зууралцаал тэгээ арталт бүр бүтэн багаараа ажиллаж ижил намайг баруун зүүн ингээл мөрхгэн гутлыг эндээс ингээд барьдаг байл та штэ. Тэр үед л яагаад тийм байсан бэ гэхээр одоо явахтай залуу үедээ жоохон бахта гадаа тоглож үзсэнгөө цуслан явж үзсэнгөө тэгээ анхны краш хайр дурлал гэж үзсэнгөө дандаа бэлтгэлээс тараад бэлтгэл тэгээл арай өөр юм үзмэрсэн хүүхэд хүн л асан бол тэг ингээ нэг юм дотор ингээ 10-аад жил 10-аас илүү жил ингээ бэлтгэл хийгээд ирэхээр тархиарч тэр физиклич тэр ингээ жүрэн жоохон нэг ингээ шантрах, залхах, өөр юм илүү ингээд татагдах үе байсан. Тэгэл юм давхцсандаа анхны хайрч байгаа, анхны хайр гэхгүй тэрийг одоо шохоорхол үерхэл дээрээс нь одоо юу гэдэг тамхи татчныг үзээл, архиучныг үзээл, шоогдочныг үзээл те гадуур ингээд лааз өшгөлж зүгээр бэлтгэл хийхгүй алхаж амар гоё ядгийн те ангийн одоо циркийн найзуудаас илүү ангийн найзууд те сургуулийн найзууд дээрээс нь одоо орцны найз, сургууль одоо байрны найз гэж байна шүү. Тийм юмнууд ингээд ихтэй ирэхээр ер нь жоохон зорьсон зорилгоосоо ер нь жоохон хазаах гэдсэн. Тэгээд аав ээж эмээ өвөө тэгээд тэр багш ингээд бүх хүн хамтарсан баг ажилтны үндсэн дээр одоо буцаж одоо хазаарын татаж оруулсан гэх юм уу? Их урлаг руу минь одоо буцаж оруулсан байдаг юм аа. Тийм бас тийм зүгээр энгийн нэг юм хөөрхөн тийм үү гэдэг төрлийн жоохон биш ер нь жоохон зодонтой хичээд идэг хэрүүл урал хийчээд идэг тэгээ нэг хэл хүүгээ хинэрч хаанч боогдохгүйгээр ингээд хилчээд идэг талын ер нь жоохон дэггүй тэр гарч дэлчгэр шар гэдэг нэр авсан байдгийн тэгээд тийм хүүхдтэйсэн. Тэгээ одоо л ер нь жоохон баг эмгтэй бие болох гээд тах шүү дээ. Хүүхэд гаргастаасаа шүү. Ямар ч гэсэн гоё ингэж нөөгөө гоё ингээд өөрийнх нь түүхээс хуваалцсанд маш их баярлалаа. Чи сая юу ярьлаа штэ. Үерхэл хамгийн анхны үерхэл чи одоо тэгээд нууц. Чи юм байсан юм аа. Өөрийгөө гүрсэн. Оос тийм манай экс болд юм уу? Ачи хөдөөний юм байсан юм аа. Мэдэндээ манай уяга мэднэ. Автаа анх ингээд үерхэж эхлэв юм нэг ви чаа юу гэвэл Монголиа дэмэ гэл ингээд интернет мөнгөгүй юм байж бас интернет ор чаатлах таваас алцгаар байсан байхгүй. Бэлгийн өнөө боочлтын үе байсан юм аа. Тэгээд интернет ороод чатлал тэгээ нэг залуутай чатж байгаа танилцаал тэгээд үерхэн чижтэй ер нь жоохон токсик үерхэл талтай нөгөө үерхлээс чинь дараагийн асуудал уу? Яг жинхэнэ биш хуурамч уу? Одоо манай үед чинь болдол тийм манай үед чинь бол ер нь бол жинхэнэ хуурамч биш. Тэр чи одоо яг л анхныхт нь орох уу эсвэл тэрний дараагийн тийм дээ. Тэгээ хачи юм байсан гэсэн наад чинь хачи юмний нэг уртах цирки юм байсан юм аа. Нэг цирки нэг залуу байсан юм байсан. Нэг юм байсан. Тэгээ анхныхээс асуугаад байгаа байхгүй юу? Яг анхных нь муу юм уу биш юм уу? Муу. Тэр нэг байсан нэг юм хизээд л нэг хүсээ ургуулсан нэг юм байсан юм аа. Нэг жижигхэн нэрийн азраг. Азраг юу болооч тийм чаваг азраг гэдэг байсан шүү дээ. Энэ нэг залуу байсан миний өдөөс аваасаач. Битэрийг ингэж өргүүлсэн. Одоо хайр дурлалаараа ч гэж биш. Анх битэр нэг хараад ч биш заяа. Ер нь харж исэн мөч юм. Харж байгаачгүй бараг ер нь бол сурагч дуулж байгаагүй. Тэгээ яг манай нуурал одоо эдний групп чинь 8 эсвэл манай циркийн одоо нууралтынхан чинь миний үеийнхэн чинь 7-8 болоо. Эхчнэр чинь ингээд тэгээ үерхтэй эдний ах нартай манай эхчнэр үерхдэг.
манай эдний одоо үеийнхэнтэй манай бас найзууд ингээ өргөдөг. Тэгээ яасан чаваас тэн дундаас би үлдсэн юм шиг байна. Тэгээд нэг ийм юм бэ, энийг нэг хүнтэй өрхөхгүй бол энэ нэг юм үлдчихлээ гэж бодоод манай эгч нар танаа номерын ах нартай ярьж байгаад тэг чи тэндээс үлдсэн гэсэн юм шиг чаваас. Хоёр нэг үлдэгдлүүдтэй энэ хоёр ер нь биений үед ойрхон энэ хоёрыг үерхүүлэх гэсэн юм шиг байна. Тэгээ манай өрөөнд чамайг дуудаж авчираа. Тэгээд авчирхаас өмнө манай өрөөний эгч нар үерхэн гэж хэлэхгүй бол алан шүгэ дарамтлсан. Үнэхээр дарамтлсан. Физикли дарамтлсан. Тэгээд тэгэхээр би үгүй яхаараа би үерхтэй мөртэйс. Тэгтээ ийм чи үерхээр гоё гэдэг байхгүй юм аахгүй. Зассан нас. Тэгээ ямар ч байсан чамайг үерхгүй бол чамайг алан шүү гэдэг ямар ч байсан алуулах гад байж гисэн. Тэгсэн чинь чи орж ирээд тэгээ танаа намрын ах дагуулж орж ирэнгуудаа чив дээр хоёр талаас нэгээр ингээ өөдөөдөөс нь харуулаад асууснаа. Үерхөө гэсэн чинь чи намайг нэг барыг нүднийхээ булангаар бүтэн дээрээс доошоо нэг хальт харсан. Тэгээд ихш нохоо хөдөлтөж авч байгаа юм уу да. Дэлгүүрээс одоо юм хөдөлтөж авч байгаа юм шиг. Тэгээд надаас энтэй үерхөө гэсэн чи би ингээл язаг татгасан гэдэг ингээл хэлсэн. Тэндээс явахдаа ихчнэр муухай хараад гар зангидан гот нь би чинь халуулахгүй тул тэгё хэлсэн байдгийн. Тэгээ яасан хоёлоо. Тэндээс гараад уцтай байсан юм шиг аа хоёлоо. Тэгээ уцтай байж байгаа тэгээ нэг бичлцэл уулзын муулцыч хэлээ. Тэгэхээр би бүү солиорч байгаа. Бүү солиороод байгаа юм. Тэгэл үерхээ. Тэр бараг уулзнаас хойш дахиж уулзж ирсэн юм уу? Одоо жишээлбэл үерхэж байгаа юм чи хөтлж явж ирсэн тийм байгаа юу? Хөтлөг байдгаа тэрнээс хоёлаа нэгнийхээ тоосыг ч харж байгаа. Тэгээд ямар ч байсан анхных нь найз залуу болцсон юм шиг үерхээ гэхлээр тийм. Анхны үерхэл болчиход байгаа байхгүй. За үерхээ. Тэндээс онгоцоос зайлаа. Хэдэн минут үерхэл юм уу? Тэгээ би бол нөгөө циркс тэр үед нэг ахыг крашлдаг байсан юм аа. Юу та нарыг буудах биш үү тэгээ чиний краш чинь. Буудах чинь бол зүгээр яг уран бүтээл юм. Краш гар мар за. Уран бүтээл. Жинхэнэ краш. Яг крашлдаг байсан нөгөө нэг цодоо гэдэг л нэг юм алиалагч авсан. Ангар царилдаг юм нүд төмсөг болсон. Алиалагч ч юу ч хийх тэр авах юм. Тэр үед л алиалж ийсэн санаг чинь. Тэр бол алиалагч ихэр царай биш. Тэр яг бол сог киноны гол дүр. Тэр хүн бол чиний үерхэл ингээ явсан залуу байх гэсэн. Алиалагч биш. Тийм. Ямар ч гэсэн намайг ороход нэг алиалж мэлэлдэг байсан юм аа. Хальтын мэтүүдний юм явсан юм байсан. Тэрийг л би алиалагч гэж харсан байна. Явгоот нь би лаг гэж хүлээгэж ажиллаад яар хөргөх ахгүй. Ишэнгот нь хөргөх ахгүй гэж ингэж харддаг. Юу ахнаар харна штэ. Юу гэж үеийн залуу мал өсгөл доошоо харж. Ийм байсан ш. Та нар лавга магаг ямар гоё залуу вэ гэж бодоод байна те. Үгүй штэ. Жохон бахтаа ч арай өөр штэ. Тэнгүүний лавга хоёр чинь гоё байсан шүү. Найзуудаа. Гоё залуучууд байсан шүү. Хичээрээ яриулмаар байвал цог тостоо подкаст юм байна. Гоё залуу болсон байлаа сүүлд харахад би тэгээ хэлсэн шүү дээ. Ингэн гэдгийг чи мэдсэн бол даваач гоё. Яамаа гэж инээлдсэн. Нэргээд. Одоо нэр гэр бүлийн хүнээ танилцуулаач. Манай гэр бүлийн нэг бол дотор огтой бүтэх хөлс гэдгээ. Тэгээд ямар ч циркийн холбоотой биш. Тэгээд урлагийн ямар ч одоо юу гэдэг суур юм уу янз бүрийн холбоо байхгүй. Өөрөө 2008 онд нөгөө Олимпиад анх Монголоос усан сэлтээр явж исэн. Та нар харж ирсэн Олимпиад нөгөө яг эд нөгөө манайхны Олимпийн бах аваргуудтай болсон шүү дээ 2008 онд Бээжингийн Олимп. Тэрэнд усан сэлтийг төлөөлөөд усан сэлтийн маш том төлөөлөл бас яг наачгийн юм нэг час ирүүл бол биш. Ер нь бол миний эрэгтэй хөлбөр их хөгжөөнд одоо тийм алай тэгээ дээрээс нь шатран бас яг Оросд төрөлтөө бас одоо номер 1 байхыг эрмэлздэг тийм рекорд баахан усны рекорд эзэмссэн тийм залуутаас усан байгаа. Тэгээ спортын тамирчин гэсэн үг үү? Тэгээ усны спортын мэргэжлийн тамирчин. Тийм юу ер нь бол яг мэргэжлийн тамирчин давхар төрийн банкны одоо тооцооны хилцээний дарга байсан. Захирч байсан. Тэгээд надтай суугаад одоо энд хоёр аавын хоёр хүүхдээ аав болол бастад аав байгаа л байж штт. Тэгээд манай намайг урлаг спортын. Тэр 2018 онд анх танилцсан хөвсгөлд бид хоёулаа шоуд ч явж байгаад одоо та нар мэдэндээ анх нөгөө маскны номер гэдэг хонгороо буудахын одоо
группийн нугалттай охин байгаа. Манай багын найз анх танилцуулаад тэгээд эндээсээ одоо хайр дурлалаар гэхүү аюулаад хайр дурлалаар суугаад тэгээд одоогоор 2 хүүхдийн аав ээж болсон байна. Тэгээд охин 3 нас хүрэх гэж байна. 2 хагастай. Хүү 6 сартай. Ингээд охин хүү 2-тай. Айлын эхнэр болоод өдгөө 2008 оноос айлын эхнэр болоод full time mommy одоо дүүрий дотор явж байна. Тэгээд цаашаа нугалтын карьераа явах уу эсвэл багш болох уу? Одоогоор бол заримдаа багшлан хуваараа тий ганцаарчлсан багшилж байгаа. Одоогоор төш нугарах тал дээр бид нар одоо гэр бүлээрээ ярилцж байна. Тэгэхээр хүүхдүүд жижигхэн байгаа болохоор бас ингээд буцаа нугарахаар шөнө оройны ажил хийхээр ингээд оройдоо одоо яг хүүхдүүд ч өглөө цэцэрлэгт яваад 6-гийн хүрээд ирнэ. Тэгэхээр ээж нь байхгүй. Тэгэхээр өдөржин ээж нь байхгүй, өдөржин ээжтэйгээ байхгүй болохоор жоохон асуудалтай байна. Гэхдээ яг нугарах одоо хүсэл эрмэлзэл 80%, 20% нь одоо гэр бүлийн уур амьсгалд одоо бүгд хүмүүжүүлэх гэдэг маш том одоо ертөнцид байт юм лээ. Тэгэхээр энэ ертөнцид ороод явж байна да. Тэгээ яг толгойтой шийдэг. Нусаа багцандаа нагаад явж байна да. Шийдэлт бол шийдэггүй байна. Тийм байна. Одоогоор хаана амьдарч байгаа вэ? Одоогоор Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод ирээд одоо 11 дэх жилдээ амьдрах гэдэг байж байна. Суур амьдарч байна те. Суур амьдарч тий. Магадгүй миний асуугаагүй эсвэл хэлээ гэсэн дутуу үлдсэн зүйл байна уу? Тэгэл ер нь манай циркийн надаар нэг хэлүүлээл нэг яагаад алтгүй мундаг штэ бүгдээрээ айгу мундаг тусын тий өөрийн гисэн ертөнцтэй өөрийн гисэн одоо юу гэдэг зарчим мөрөөдөл зорилготой хүмүүс. Тэгээ би нэг хэлээл тэд нар миний үгийг сонсоол ингээд хаашаа. Гэхдээ яг би зүгээр залуу уран бүтээлчд одоо нөгөө нэг ахын ихчин гэж муухай гар биш. Ерөнхийдөө бол яг миний алдсан онсон одоо ахмад залуу үеэ харахад тэн дээр халтчтэй тэн дээр онжтэй гэдэг одоо дүгнэлт байгаа штэ. Одоо би маш олон хүмүүстэй уулзч ярилцаж ингээ явсны харахад бол яг нэгдүгээр залуу нас амар богинохон шүү. Тэ мөнгөө маш сайн зөвлөлөөрэй. Бити юм уу одоо хэрэггүй юмд үрээрээ хинч та нарт $1 мэй гэд өгөхгүй шүү. Тэгэхээр мөнгөө маш их зөвлөө. Мөнгөтэй байхад тэгэл ер нь бол бизнес эрхлэн. Мөнгөтэй байхад чи өвдсөн үед мөнгөө төлөөд ингээд ажиллана. Тэ мөнгийг маш сайн зөвлөлөөрэй. Боловсрал хэл ус одоо өөртөө олж байгаа боломжийг заа маргааш нөгөөдөр гэж битээ хаштуулаарай. Өөрийгөө тултал ингээд урагшин ямар ч байсан зүтгэрээ. Тэгээд одоо маш их одоо зүтгэсний үр дүнд ямар ч байсан шагнадын байлээ гэдгийг би өөрийнхөө одоо амьдралаар ойлгосон байгаа. Тэгэхээр өнөөдөр хэцүү байгаа ч гэсэн маргааш хэцүү байгаа л байх. Нөгөөдөр ч гэсэн хэцүү байх. Тэгтээ хизээ нэгэн цагт гэдэг нэг тийм хот биш ойрхон ямаг үнэхээр гоё хэрэг гэрээ хүлээж байгаа ч юм уу. Үнэхээр гоё үйл явц завшаа хүлээж байгаа шүү. Хизээж битээ шантраарай. Циркийн урлаг маш хатуу ойлгож байгаа бэртэл тэ. Гэхдээ зөвхөн биеэрээ биш тархиараа дээрээс нь манай циркийн урлагийн хүмүүс нэг биш нийжгээд хүмүүсийг араасаа чирч авч явдаг. Эцгийг хамаатан садан найз нөхөд хүүхдийн гээд ингээд илүү дутуу хүн мөнгө өгөөд цалингаас хувь ингээд хүртэйг яваад байдаг. Хизээч битээ тэгээрээ одоо нэг хэрвээ тэгж байгаа хүн бол тэд нар хизээч чамайг бодохгүй шүү. Өөрийгөө бодоод яваарэ. Чиний олсон мах цусаа тасаж олсон та 17 тэрэгтэй тэр хүн зүгээр л юуч болоог юм шиг дэш харж хөвтө дунгаад амаараа оруулаад бүсээрээ гаргаж байгаа. Тэгэхээр цирк урлаг богинохон болохоор өөрийнхөө олж тэ хөндлөсөн мөнгийг хин нэгэн хүнд зүгээр ингээд бити хандуулаарэ. Аль болох мөнгөө маш сайн хадгалаад дараагийн тэ бизнесээ дараагийн амьдралаа авч явах тэр сургуультаа юм уу эсвэл бол тэр хөрөнгө оруулалттай харангүй судалгаатай тэ дүнэлттэй ийгээрээ маш олон жүжигчдийг би харж байна.
циркээсээ өндөрч чадахгүй байна. Яагаад тэгэхээр дараагийн юм одоогүй. Бол дараагийн амьдралын төвшин гарч чадахгүй, комфорт зоноосоо гарч чадахгүй ингээд циркийн урлагтаа ингээд гаццсан. Тэгээд ингээд байж болохгүй, явж болохгүй, битүү бэртэл гэмтэл болсон хүмүүс амар их байгаа. Маш гамтай бие хэрэглээрээ, бие маш сайн хаалгаараа хизээч эзлэхуураарай. Тийм лээ. Тэгээд бид нар өөрийн биеэр мөнгө олдог те. Тэгэхээр хөлийн хуруу, өсний үзүүр хүртлээ бие маш сайн хаалгаад тэ аюулгүй албаасаа хангаарай. Тэгэхээр одоо манай циркийн урлаг байн Ганданбаатаргийн манай циркийн жүжигчид угаасаа маш мундаг элит гаралтай хүмүүс байдаг. Тэгээд жүжигчлэлтэй урлагийн амжилт хүсье. Янжика ана дээрээс угаасаа манай тэгээ байн гараа байж байгаа. Тэгэхээр тэгээ амжилт хүсье. Тэгээд циркийн жүжигчид тэ гоё байртай болоосай сургууль хийх заалттай болоод маш олон циркийн гавьяатууд ардын жүжигчид төрийн шагналт тэ төрөөсөө Чингисийн одонд төрөөсөө тэгээд цирк Манданбаатар гэж хэлээдээ өөр юу хэлэх вэ? Баярлаа. За энийг катлаад араас нь оруулсан. Зацарлаа чи одоо юм л бол энэ саяхан ч улсын хурлын гишүүдч хүртэл ярьж явах шиг байсан. Эсвэл тэр хошин шогийн жүжигч хүртэл амдаа ярьж лээсэн. Ямар цирк айлаалагчд биштэй гэд ярьдаг. Бас л төрөний бидний жишээ авч дурддаг шиг биднэрийг ч гэсэн жишээ авч ярьдаг байсан. Чи цирк нэг сайхан магтаачдгүй. Цирк урлага сайхан магтаад сайхан тэ циркийн урлаг бол тэр чигээрээ одоо амьд урлаг штэ. Тэгэхээр хүн зүгээр амьд урлагаа гарч ирээд ингээд ингэх биш, хүн тархиараа маш их боддог. Тархи тэ бүх юмаа ингээд бүх үйлдэлүүдэд биед дамжуулдаг. Тэгэхээр хэр их толгой сайтай, хэр ихтэй ингээд төсвөр хатуужилтай. Цирк бол урлаг, спорт хоёрын холц. Төсвөр төвчээр дээрээс нь мэдрэмж, тэгээ дээрээс нь гоо зүй бүх юм ингээд бүхэл циркийн одоо урлаг бол бүх урлагийн одоо оргил гэж би боддог ш. Тэр цирк дээр гараад зөвхөн нэгэндээ давхарлалтаад тэ хэвтэх хөш нэгэндээ давхарлалтаад зогсох биш. Бүхэл циркийн дуу бол дуулж чадчихин, бүжиг бол бүжгэлж чадчихин. Тэ гоо сайхантай байна. Циркийн урлаг хизээч юм тэ би хаанд ялхаасан унтсан одоо тийм байгаагүй. Манай цирк урлагийн би уц хонор гэх бүхэл юм зогцсон штэ. Тэгэхээр ингээд хэлээд байгаа штэ циркийн алиалагч биш té. Алиалагч хүн ямар байдгийг. Тэ алиалагч хүн бүх хүний одоо тэ бүхэл одоо урлагийн бүхэл юмыг алиалж чадчих, төрсөлж үзэлж чадчих. Манай циркээс харин улсын хурлыг гүчүүн төрөхгүй байгаа даа. Төрчөөсэй гэж одоо тэр цирк улсын хурл дотор нэг алиалагч дотоо ингээд байгаа. Манайхаас ороход бол нэрээ соёлын амны сайд хийхэд манай цирк урлагийн Сүбгэл Босотор цирк урлаг байтгаа урлагийнхан тэр чигээр Сүбгэл Босотор бид нэр яагаад ямар олон хүн бид нэр Монголын урлагийн одоо соёлын төвөргөө бүхий өргөө биш шүү дээ. UB падаст бид нар тоглоагүй шүү дээ. Бид нар ста бүх тайзыг дуусгалаа. Гадаадад гараа бүх тайзыг дуусгалаа. Ер нь тийм одоо алдартай тайзан дээр тоглогдоогүй циркийн жүжигчид очоогүй циркийн жүжигчид байхгүй хаа. Тэр байтгаа бүр Холливуудын одоо кинонд орлоо. Бид нэр ядчил Харвардад сургууль төгсөөгүй ч гэсэн өөрийгөө 100-аас 110 хэмжээний ойлгуулах англи хэл, орос хэл, итали, испани одоо юу гэдэг Португал бүхэл хэлээр ярьж чаддаг шүү дээ. Ер нь ойлголцож. Тэгэхээр бид нэр хүнтэйгээ ойлголцоод яриад хэлээд хүнтэй яаж харьцах вэ? Наад захын хүний харилцааг өрнүүлж хангалттай хийж бид нэр хідээ циркийн урлаг гадагшаа гараад тэнд хүн алчжээ, тэнд утгалчжээ, тэнд бөхсөрчжээ гэж ямар ч циркийн жүжигчин тийм балер юм байхгүй хаа. Тийм муухай хар талбартай биш шүү дээ. Тэгэхээр манай циркийн урлаг маань тэр чигээрээ бүхэл одоо урлагийн оргил гэж би боддог. Хүний бүхэл одоо төсвөр төвчээр тэр гоо зүй одоо юу гэдгийг үгээр хэлхийн одоо хэлхийн аргагүй тийм хүний бүхэл 100% харуулдаг шүү дээ бид нар. Тэ циркийн тайзан дээр ч тэр циркийн хонж дээр бид нэр бэлтгэлээ хийдэг, цагтаа хийдэг, цагтаа дуусгадаг, цагаа сайн барьдаг. Бүхэл зүйлд ер нь одогтгүй ямар ч урлагийн байтугай зүгээр ингийн ажил хийхдээ манай циркийн үлхэн хийдэг.
Тэгэхээр ер нь арга инким шүү гэзүүлээ. Дундаасаа нэг улсын хурлын гишүүн гаргацсан дэр юм биш шүү. Бааг улсын хурлын гишүүн гаргаад нэг урлагийн байгууллагыг жоохон киклж жагаад өөртөө ороо суудсан хамаагүй юм шүү. Би бол ер нь жоохон нэг завхрал тий энэ тэнд бүүлийн мүлээ эсвэл нэг тийм завхралын балар юмнуудыг оруулаад явчих бодно ш. Би жоохон санаатаагаар улсын хурлын гишүүн нэр дэвшүүлээд хэдүүлэн гишүүнийхээ сонгуулийн сурталчилгаар батсан дээр юм шүү. Бараг болох юм шүү. Хөрөнгөний босгоод 100 саяын хөрөнгөний босгоод хэдүүлээ маркетингаа хийгээ болохгүй бол бараг эвгүй үзэн шүү. Нэр тэгвэл За баярлалаа цацарлаа. Ямар ч байсан анхныхаа зочноор оролцож сайхан түүх хуваалцаж бас дурсамж сэдрээж тэгээд нэг нуугүй сайхан ярилцсанд өөрөөхөө чөлөөтэй байсанд маш их баярлалаа. Тэгээд одоо чаашдах нь магадгүй уран бүтээлээ тойрхон бол тэр уран бүтээлд нь тэгээд ар гэр сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд амжилтыг бас хүсье. За баярлалаа. Тэгээд энэ влог эхлүүлээд ингээд зочдоо оруулж агаад маш их баярлалаа. Тэгээд энэ маань одоо юу гэдэг нэг хийх юм олж чадсандаа ч юм уу эсвэл өөдсөндөө бид нэр юм хийгээд байгаа биш үү сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань айл авах циркийн урлагийг таслахгүй юм шүү тэ урлагийг үргэлжлүүлээ сайхан аваа явчи яг бид нар одоо биеэрээ очиод Монгол улсын тэр циркт багшлахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд энүүхэн эндээ ингээд циркийн урлагийг бас ингээд хөгжин дэлгэрүүлээ гэдэг үүднээс нэг одоо циркээ гэсэн зүрх сэтгэлээ одоо үлдсэн байгаа болохоор бид нэр ингээд энүүхэн эндээ юм хийгээд байгаа шүү. Өөдсөн тэ тэтгэвртэй гарсан жүжигчид юм хийж гинэ гэж боддог. Энэ өрөөсгөл ойлголч юу яг зарим энэ зөвхөн бит хоёрын одоо энэ яриа өгж байгаа миний л зөвхөн өнцөг энэ миний л одоо циркийг харах хандлага юм шүү. Тэгэхээр авах гэх ухаанаар гараа таны одоо чиний зарчимд одоо юу гэдэг таарахгүй байвал одоо уучлаарай. Гэхдээ энэ бол миний харах өнцөг. Тэгээ таарж байгаа бол чи бод манай гэнг шүү. Гэнг vibe шүү. Тэгээд баярлалаа. Тэгээд дараа дахин одоо өөр блог орчим эсвэл хин нэгний гавьяатын найран дээр тасарчлаа ууж уулзъя. Өөр чинь гавьяатын найран дээр уулзъя да. Би гавьяат асчих юм бол одоо бас өөр хачиг юм бол нэгтэй өөрөө ёо. Уул усаараа нэг найр болох юм. Ямар ч байсан тэгээд та бүхэндээ баярлалаа. Нэг гоё циркийн уур амьсгал орсон чинь нэг бага насаараа аялаад оргил үе дээрээ гоё яваад ингээд одоо буцаад момо хөхүүлээд ингийн амьдрал руу орё да. Баярлалаа. Баярлалаа.